Санаа за та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Бадарчин блогийн маань 4-р дугаар эхлэж байна. За энэ удаагийн дугаарт маань Япон улсад асаргааны чиглэлээр ажилладаг тунгалаг заяа буюу Тунгатагаа уулзаж байна. За сайн байцгаана уу? Намайг Тунгалаг заяа гэдэг. Ерөнхийдөө монгол хүмүүс тунгааг дуулаад Японд заяа гэдэг богино нэрээр явдаг. Тэгээ бичгийн цаас маасан дээр багтахгүй шүү дээ энэ нэр. Тэгээд заяа гэдэг хоёр хэсэгтэй. Тэгээд Японд ирээд одоо яг 6 дахь жилд явж байна. Ерөнхийдөө энэ хугацаанд тасралтгүй нөгөө асаргааны ажил хийсэн. Тэгээд өөрөө бол совилогч мэргэжилтэй. Совилогч мэргэжлэрээ Монголд 3 жил ажиллаад тэгээд яг бас совилогч мэргэжилтэй хэрэг Монголд одоо ангаах юу лээ? Ангаахаас өөр нэг мандах байлаа юу лээ? Гүштэй сургуульд алхаа совилогчоо төгсгдөг болсон шүү дээ. Тийм би ч болохоо нөгөө ач ангаах ухааны их сургуулийг зөвсөн. Тэгээд совилогч чинь нөгөө 3 жилийн дипломын анги 4 жилийн бакалаврын анги гэж байдаг шүү дээ. Тэгээд 4 жилийн бакалаврын ангийг төгсөөд тэгээд улсын 1-р төвөмгөлийн гастроэнтерологийн тасагт буюу нөгөө элэг цэсний тасагт нь ерөнхийдөө дандаа нөгөө хоолсруулах замын өөрчлөлттэй хүмүүс ирдэг. Тэр тасагт нь ажиллаад. Тэгээд яагаад тийм гоё ажил хийдэг байсан бэ гэж яагаад наашаа Японд руу ирэхэд болсон юм? Харин тэгээд тухайн үед яг нөгөө нэг хов хүмүүс жоохон сэтгэл санааны асуудалтай байж таарад жоохон гутралд ороод эмоц явж байсан. Эмоц явж байсан тийм. Тэгэж явж агаад яг нөгөө би ерөөсөө тийм нөгөө гадаад мадад явна гэсэн төсөөлөлгүй зөвхөн Монголд байгаа гэдэг хүн байсан байхгүй. Тэгэл ягаад ч юм нэг өдөр тэр нөгөө ажлынхнаар ингээд өрөөнд ороод ярьдаг. Тэгэл тэнд тийм ажил, энд тийм ажил Монголоос ер нь ингээд жоохон гадагшаа явах гээд хэцүү болчихжээ энэ төр ярьж авах хугацаанд. Нэг совилогч маань тэр хан дээр хүртэл Японд руу дадлагчигч аавна гэд зарвагаас тэ харж бардггүй мó гэд. Тэгээд ярьж авах хоорондоо тийм зар байсан юм уу гэд тэгээд очиж уншаал танилцаал очиж бүртгүүлээл тэр чинь нэг сүүлийн 2 хоног моног нь үлдсэн байдаг байх бүртгэлийнх нь. Тэгээд очиж бүртгүүлээл Японд ирчихсэн та. Зөв. Тийм. Тэр ажлынхаа газараасаа л дахиад өөр газрын ажлын газрыг олоод шууд нааш ирсэн биз дээ. Тухайн үед чи яагаад тэр ажлын газрын нөгөө хан дээр байсан бэ гэхээр чин асаргааны яг дадлагжигч гэдэг юмыг анх авч эхэлж исэн. Тэгээд тэрний нөгөө нэг онцлог нэг юм бол совилогч мэргэжилтэй хүн авна гэсэн байсан байхгүй. Яагаад гэвэл нөгөө асаргаа учраас совилогч мэргэжилтэй хүнд илүү дөхүү гэдэг утгаар тэгээд совилогч мэргэжилтэй хүн авна гэсэн байсан учраас манай ажлын хан дээр тэгж байсан байна шүү дээ. Тэгээд очиж танилцаад тэгэл яг хоо ирэхийн тулд бас янз бүрийн юм давсан л та тэгж ирсэн байгаа. Тэгээд тухайн үед нөгөө нэг тавьжсэн шалгуур нь болохоор яг совилогч байх хэвээр ажлаасаа гараад 6 сарын хугацаанд Японы хэл суралцсан байх хэвээр гэдэг юм тавьжсэн байдаг байгаа. Тэгээд 6 сар суралцахаар ч одоо яг хэлний тийм одоо N5 ч гэдэг юм уу те төвшнгүүд байгаа шүү дээ тий. Тэр төвшнгөөс ядаж тэрийг нь аваарай гэсэн тийм шалгуур байдаг үү? Тэгээд тэр үед яасан бэ гэхээр нөгөө нэгдүгээр ажлаасаа гарсан байгаа шүү дээ. Тэнгуутаа бид нэр ажлаасаа гарахаас өмнө эхлээд нөгөө газраа амар болуулаа. Нөгөө газраа очиод нөгөө 100 эдэн сувлагч ингээд бүртгүүлсэн заяа. Гэтэ зуусч байгаа Монгол байгууллага нь 10 эдэн байгууллага ингээд тал талаас хүмүүс цуглуулад аваад ирсэн. Манайх болохоор нөгөө new ажил үгээд одоо аялал зурчлалаар хүмүүсээ ерөнхийдөө тийм зориултын нөгөө одоо тэр талаар үйлчлэгээ үзүүлдэг компани байсан байхгүй Монгол талаас. Тэгээд чинь Монгол талаас Монголоос хүмүүс цуглуулад Япон одоо талын зурчлагчтай өгөөд Япон зурчлагч нь одоо Япон компанид тараадаг ч юм уу тийм байсан байхгүй. Тэгээд бид нар чинь 100 хэдүүлээ совилогч бүртгүүлсэн. Тэгээд тэр хүмүүсээс яаж шалгаруулж авсан бэ гэхээр нэгдүгээрт нөгөө нэг энэ хүн Япон хэл сурч чадах нь уу гэдэг тийм тест авчихсан байхгүй юу. Тэгээд тэр чи одоо бодвол энэ дотроос өөр үсгийг оол гэдэг ч юм уу. Тэгээд арай өөр байгаа үгийг оол гэдэг ч юм уу. Тиймэрхүү нөгөө тест авч ирсэн. Тэгээд тэндээс чинь 50 эд хүүхд үлдээд тэрний дараа тий тал нь үлдээд миний санаж байгаагаар 50 эд заяа. Тэгээд дараа нь болохоор нөгөө нэг Японоос бидрийг авах гэж байгаа Япон хүмүүс Монголд очоод яг манай одоо энэ байгууллагын хүмүүс гэсэн үг байхгүй. Монголд очоод тэгээд тэр үлдсэн 50 эдээс нь одоо ярилцлага аваад энэ хүмүүсийн бодол санаа ер нь асаргааг одоо хийх сонирхол байна уу тий Японы асаргааны ажлыг одоо юу гэж бодож байна энэ төр ч гэдэг юм уу тиймэрхүү одоо асуулт асуугаад үнэхээр мөнгө бодож гин үү өөр хөгжих юм бодож гин үү гэдэг байдлаар одоо асуумж явуулаад тэгээд хүмүүстэйгээ уулзаад бидний шалгаруулж авсан байгаа. Тэндээс ч ахаал нэг ёстой сүүлд бид нар ямар ч хэлсэн л Японд 11 үлээ ирж ирсэн.
Шалгарч явсаар бол 11 тий 11 үлээ. Тэр 14 5 байсан. Тэгсэн чинь 6 сарын нөгөө Японы хэлээр сурах явцдаа ч юм уу эсвэл нөгөө амьдралын ямар нэгэн одоо боломж эвдрээс болоод хүүхдүүд 1 2 хүүхдүүд гараад тэгээд хамгийн сүүлд 11 үл ирчихсэн. Тэгээд 6 сарын хугацаанд болохоор бид нар яг 2 сард нэг төвшин авах зорилготойгоор хичээлээд тэр үед ч юм болохоор яг Японд талыг хариуцсан тэр юу зуурчлагч байгууллага Монгол талыг хариуцсан зуурчлагч байгууллагууд маань хамтраад Япон Монгол төвтэй хамтраад тийм Японы хэлний юу яжсэн баггүй юу? Япон Монгол төвч 6 сарын төвчлсэн тий 6 сарын төвчлсэн сургалт явуулъя гэж тийм гэрээ мэрээ бүр 3 талт гэрээ хийгээд тэгээд үнгүү тийм сургалт бид нарт явуулчихсан. Айгүй ашигтай. Зөв. Тэгэхээр ч одоо юу гэсэн үг вэ? Одоо яг наашаа ирэх зардалч гэдэг юм уу те тэр одоо наашаа ирээд амьдрах байрч гэдэг юм уу? Тэр бүгдийг өөрөөсөө эхлээд гаргана гэсэн үг үү? Үгүй тэр болохоор айгүй бид нар анх ирж байхдаа айгүй гоё зөөлөн байсан байхгүй юу? Тэгээд та нарын Японы хэл ингээ үнгүү сургаж өгье. Та хичээх юм бол ихтэй ажилласаа гарч байгаа. За хэлээ үнгүү сурч байгаа юм. Тэгээд нөгөө одоо гинөө жишээсээ одоо байхгүй болцсон ч гэсэндээ өмнө байхдаа одоо очиод амьдрах байр савыг нь бэлдэж өгдөг байсан. Тэгээд бид нэр анх ирж байгаа чинь байр бэлэн дээрээс нь бүр ингээс хар хэрэглэх бокс ам хүртэл бэлэн амар гоё санагдал анх ирж байгаа. Өө ямар гоё юм бэ гэж бид нарт хичээхгүй бол болохгүй байна гэж бодож ирсэн. Тэгээд тим юм бэлэн дээрээс нь тэр гинөө жишээсээ виз ч угаасаа ирэх очих хоёр талын зардлыг хоёулангийн байгууллагаас төлнөгээд тэгээд үнгүүгээр нааш хийчихсэн. Ерөөсөө тэмчэнээсээ тэгэл бүртгүүлээл тэгэл хилээ гайгүй амжилттай сураад мэдээж тодорхой хэмжээнд нөгөө нэг Монголоос суурчилж байгаа байгууллагатаа мөнгө өгнө. Зуршлын хөлс мах. Тэгээд тухайн үед 5 сая маяг байсан. Гэхдээ бид нар жоохон хүлээс очсон. Манай тугаах бидэртээ инрэмгөө хандаад тэгээд нэг сая 500 лөө саяыг нь хямдруулж ирсэн. Тандрыг айгүй хүлээлгчлээ уучлаарай гэдэг. Бид нар ч айгүй гомдол санал мал гаргаад зүндээ бисээ. Нилээ жоохон хүлээгц учраас ягаад гэвэл тэнд чинь анх нөгөө Астраганы гинөө жишээсээ яг авч исэн тэр юу юм бэ л дээ. Тэгээд гот нөгөө Японд ч дэгдэж хуулийг баталчаад за хэрэгж хугацаанд тэднээс хоош гэдэг явцдаг шин. Тэгээ бодвол тэрнээс болж л хүлээгдсэн баг. Тэгээ шар ууц мэт чинь бас хүлээгддэг шин. Тэгээд анх иржсэн Японд иржсэн улирал нь яг ямар улирал таарч байсан бэ? Намар таарч байсан 11 сард. Яг сэрхэн үе гоё юм таарсан. Тэгээ ирээд бид нар чинь шууд ажил дээр ирээгүй. 1 сар нөгөө Киншисэнтэй амтрах гэж байдаг байхгүй. Тэрэнд тусдаа тийм газар байдаг юм аа тийм. Тэр газарт болохоор юу сурах вэ гэхээр Японы хэлээд автна. Астраганы Японы хэл. Дээрээс нь Астраганы Японы хэл, Астрага ер нь ямар байдгийг гэдгийг танилцуулаад тэгээд дээрээс нь агүй олон төрлийн тийм гадаад хүмүүс ирж байдаг байхгүй. Одоо Японд ажиллаж байгаа гадаад хүмүүс ирж байшаад 1 сарын хугацаанд тэнд ерөөсө зөвхөн Японы хэл Астраганы мэдлэг авахгүй. Эндээ бүхэл нөгөө Японд байх хэвээр тэр одоо хогоо ингэж ангилдаг ч гэдэг юм уу. Бид нар анх тэгж бодоагүй байхгүй. Тэгсэн ер нь бодоод исэн чи бидэрт амар тийм дэг зааж өгсөн Японд амьдрах тийм одоо бидний арга барилыг зааж өгсөн тийм газар юм байна гэж. Анх шатны бүх мэдээллийг л өгсөн байна шүү. Амар гоёсан, амар гоё. Бид нар чинь нөгөө нэг Япон хэл ерөөсөө мэдгүй хүмүүс угларж байгаа шүү дээ. Тэгээ ерөөсөө үгээрээ л харьцчихдаг заяа. Тэгээд хотгоо харуулаад хотго хэрэгтэй байна уу гэдэг юм гот нөгөө чи хэрэгтэй гэж толгой тохиол авдаг. Тэгээ будаага хашаахаа ч мэдхгүй тийм хүмүүсээс нь тэгэл яг хоорондоо тэгж ярилцсаар гад амар гоё. Тэгтээ тэгэл өдрийн цаг яг ингээ хичээлийн цаг магаар байдаг лөө дээ. Тийм уцаа хураалгаад тэгээ цэвэрлэгийг амар сайн хийцэн байх юм бол уцаа буцааж авдаг. Цэвэрлэгээ хийгээгүй тэгээ дээрэс нь шуугилдаж барих юм бол уцаа тэр чигт нь хураалгаад нэг 2 удаа уцаа тэр чигт нь хураалгаад өглөө авчихсан. Амар гоё тэгтэйсэн. Тийм. За тэгээд 1 сар за тэр нэг Киншисээ одоо тэр нэг суралцдаг газартаа бүх юмаа суралцаад анхан шатны бүх мэдлэгээ авчаад тэгээд тэнчнээсээ тус тусынхаа газар хуваарлагдсан гэсэн тийм. Ер нь хуваарлагдсан байгаа шүү дээ. Одоо намайг энэ байгуулга авах хэрэгтэй гэд мэдсэн байгаа. Тэгээд яг сарын хугацаа дуусангууд нөгөө Японоос одоо зуршилж бидрийг тарааж байгаа байгуулга маань хүргэж ирж өгдөг байгуулга тэр. Тэгээд бид нэр анхных болохоор үнэхээр гоё юм. Тэгээд та 11 үлээ ирсэн гэж байгаа шүү дээ. 11 үлээ. Тий, 11 үлээ мөртлөөсөө 11 үлээ өөр байгууллагатай байхгүй. Гэхдээ манай яг энэ Астраганы байгууллагч юм болохоор яг 4 хүн. Уг нь бол 5 хүн авсан байдаг баха. Тэгээд нэг нь болоод тэгээд дөрвөлээ ирж ирсэн. Тэгээд бусдын болохоор өөр Сайтама ч гэдэг юм уу, Фукуока ч гэдэг юм уу, хоол газар л ууж, зарим нь Токио энэ төр гэдэг. Ер нь ойрхон Сайтама Канага баха. Тэгээд анх ярьжсэн нөгөө нэг хэдтэйгээр ер нь холбоотой байдаг уу?
Тийм бид нар ч айгуу гоё шүү дээ. Тэгэл нөгөө яг 4 сар жил болгоны 4 сард ягаад ч юм уулздаг. Тэгээд Токио руу яг ийм аялал маягаар баг явж байгаа. Та талаас суулраад. Тэгээд одоо яг тэнцэнэс нэг энэ компани дээр ирсэн 4 Монгол гэж байгаа шүү дээ. Тэр 4 Монгол ч одоо байгаа юу? Тэр Монголоос одоо 2 нь л үлдсэн. Монгол хэрэг нөгөө Монгол хөхөр гэж байгаа шүү дээ. Тэрнээс чинь одоо 2 үлдсэн. Гэхдээ эхний 3 жилиг бол нөгөө угаасаа дуусгах хэрэгтэй байхгүй юу? Кино жишээсээ чинь нөгөө гэрээгээ дуусгachиж дараагийнх руугаа шилжих хэрэгтэй. Тэгэхгүй бол дундаас нь хайж марчих юм бол дараагийнх руугаа шилжих боломжгүй. Сурах ч юм уу аялах зориулалтаар одоо Японд ирэх боломжтой. Бусдаар ажиллахаар бол жоохон хаагдмал болчихдог байхгүй юу? Тэгээд дөрүлээ яг амар гоё 3 жилээ дуусгаад тэгээд нэг нь бүр тэр чигтээ хараад дөрүүлээ совлогч байсан шүү дээ. Тэгээд нэг нь угаасаа л нөгөө совлогч гэдэг мэрэгчлээ амар дуртай болохоор хараад үлдсэн 3 тэгэл хичээж байгаа л өнгөрсөн жил нэг маань яваад одоо хажууд л ихч битээр л үлдсэн байна. Тийм л энэ. Зорилгогүй баяр нь л үлдсэн дээ. Тийм зорилгогүй гэж харин зорилготой тууштай. Одоо зүгээр яг энэ жил бол зүгээр л оршиж байна. Яг яах гэдэг гэдэггүй оршиж байна. Тэгээд одоо ингээд Монголоос гарчаад нааш хараад бараг 5 6 жил очиж байгаа шүү дээ. Тэгээд энэ хоорондоо ер нь Монгол руу буцсан уу? Буцсан шүү дээ. Эхний 3 жил болчиход угаасаа гинөө жишээсээ тэр юу чинь нэг удаа Монгол руу буцдаг байхгүй юу? Буцчихж дараагийнх руугаа шилждэг. Тийм. Гэхдээ ер нь дараагийнхаа ажил мэргэжлээ олцоод ч юм уу тухайн байгууллагатаа тэр чигтээ шилждэг ч юм уу тийм байсан. Тэгээд нэг удаа буцаад өвөл буцсан болохоор за ерөөсөө л Японд л гоё юм байна. Тэгж бодол амар өөрчлөгдсөн. Яг 3 жил очоод за би ер нь харж байгаа ч гэсэндээ 1 сарын хугацаатай харж байгаа ч гэсэндээ би Монгол руу буцах нь зөв үү, эндээ байх нь зөв үү гэдэг шийдвэрийг бас гаргах гэж явж байгаа байхгүй. Тэгээ очоод нөгөө өвөл амар дузаа хувцастай байгаа шүү дээ Монголд. Тэнгуут 0-оос нь авах хадастай үнэхээр тоохгүй санагдтал. Тэгээ 0 орсон чи 0-ын цаас авахгүй амар шок гэсэн. Тэрүүгээ мартаж зарцсан заяа. Амар сайнаа өмнө нь амьдарч байсан мөртлөөс амар тэнэг болсон байсан. Тэгээ өөрийгөө гайхсан бас. Хүндэрсэн байна. Тий, тэгээд амар зожиг болсон байсан ганцаараа амьдарсараа. Тэгээд тэгсэн чинь заяа өмнө эхний 3 жил чинь тийм бодол санаа талцсан байгаа шүү дээ. Одоо тэгсэн чинь бодол ахаад эрсэргээр эргээд за би ер нь харах хэрэгтэй байна гэдэг бодол төр Монгол руу. Тий. Ер нь одоо ойрын хугацаанд миний харах цаг ойртож байгаа юм байна гэдгийг эмийг ер нь зүгээр жоохон толгоонд буугаад хараа. Тий. Би өмнө яг хэнийг жоохон нөгөө хүний бодол санаа чинь жилээс жилд ингээл нас ахих тулсан л юм үзэж мүзэл тэгэн гол өөрчлөгдсөн шүү дээ. Тэгэхээр одоо л өөрчлөгдсөн байна. Яагаад тэр Монгол руу буцъя гэж бодсон бэ? Тэгэл яг одоо бол энэ сүүлийн 3 жил бол гав ганцаар амьдарч байгаа гэдэг. Нэг байранд гав ганц ширхэг хүн амьдарч байгаа болохоор янз бүрийн шалтгаанаар заримдаа амар монгол хэлээр ярмаар санагддаг ч юм уу. Монгол хэлээр ярих ямар сайхан зүгээр ингээд нөгөө юу ч бодохгүй. Бид нар япон хэлээр ярихдаа ингээд амар энерги зарцуулдаг шүү дээ. Ер нь би бол тэгж боддог байхгүй. Өглөө бууж бухч япон хэл бантан болоо боддог байхгүй. Тэгэхээр тэрний аз жаргалыг бас мэдэрнэ. Тэгээ монгол хүнтэйгээ ойлголцох гэдэг юм. Ер нь зүгээр олон жил болсон ч гэсэндээ би угаасаа л нэг юм найз гэдэг нэг амар цаг хугацаа зарцуулж иж амар дотны найз болдог. Тэгээд тийм учраас Япон найз амар дотны найзгүй байхгүй. Тэгээд Япон хүнийг ойлгоход жоохон хэцүү. Яг гоо надтай ойролцоо замтай юм шиг мөртлөөсөө бас тэр хүмүүс нөгөө өмнөө айгу гоё дүр төрхөө гаргачаад хойноо бас өөр байгаад идэх ч юм уу тийм их асуудлууд энэ төр байдаг болохоор ер нь монгол хүнтэйгээ л ойлголцож амьдрах чинь бас айгу зүгээр юм байна. Монголд алдсаж амьдрья гэж. Гэхдээ алдцахаас жоохон хайгаад байгаа. Тий. Өмнө бид нар чинь нөгөө солигч болохоор эмнэлэг дээр дандаа эмэгтэй хүмүүстэй ажилладаг. Ер нь эмчнэрээр солигч нар ч айгүй эмэгтэй дийлэнгүй байдаг шүү дээ. Тэгээд үнэхээр алалцж исэн болохоор тэргөө бодоход бас хайхаад. Тэгэл гайхаад одоогоор харин яг нөгөө нэг шийдвэр за харах хэрэгтэй юм байна гэсэн бодол орж ирсэн мөртлөөсөө зүгээр оршиж байгаа. Яг тиймэрхүү бодолтой байгаа мөртлөө яг тийм хөдөлгөөн хийж чадахгүй. Хөдөлгөөн хийх нөгөө нэг шалтгаан гарч ихгүй байгаа юм шиг нэг тийм л. За заяагийн ер нь хувийн амьдрал нэг тиймэрхүү байдаг юм чи. За одоо яг үндсэн гол яриалга орё те. Яг асаргааны ажил гэж яг ямар ажил байдаг юм бэ? Яг хүмүүсийн нөгөө нэг бодоод байдаг шиг яг хөгшин хүмүүсийн одоо шээс баста ч юм уу те зуралдаал тэгэнгүүтээ одоо гар дээр тэр хөгшин хүмүүс нь одоо өөд болдог ч юм уу те. Нэг тиймэрхүү төсөөлөлтөй хүмүүс байгаад байдаг шүү дээ. Тэр талаар жоохон мэдээлэл өгвөл. За тэгээ энийг яхаас өмнө би бас нөгөө анх ачаагааны ажил хийнэ гэд ингээд
гэрээ хийж явах хооронд амар их бодсон байхгүй. Яг хөө компанийн хүмүүс нөгөө нэг нарийн ширээ мэддэг байгаа шүү дээ. Ерөнхийд нь өндөр настай зөвнөрлөлтөө хүн одоо асарна гэдэг юм хэлчихэж байгаа. Тэгээд өөрөө бодож үзэн шүү дээ. Би нэрээ ямар хүмүүс асрах юм бол гэдгсэн чинь яг бие махбодын эмнэлэгт ажиллаж байсан болохоор бие махбодын асаргааныхаа талаар ерөнхий юм буугаад байгаа байхгүй. Гэхдээ тухайн үед нөгөө эмнэлэг төр одоо солилцоо хийдэг өөр тасагт очиж солилцож ажилладаг байсан. Тэгээд тэр хугацаанд нөгөө 1 сар эрчим тэмцлэгийн дээр ажилласан, сэхний тасагт ажилласан тэр үеийг бодож байгаа байхгүй. Гэхдээ би нөгөө нэг босож явдаг модог унаж тусдаг гэж ерөөсө бодоогүй заяа. Зүгээр хэвтрийн хүнийг л шүдийн угаагаад памперсыг солиод тэгдэг юм байна гэж бодсон бодолтой Японд ирж исэн. Тэгээ Японд ирэхээс өмнө бас нэг имийг асарч үзчихсэн яг ажлаас гарсан байгаа шүү дээ. Тэгээд хичээл дууссаны дараа бид нар виза хүлээгээд аягүй их уудсан. Тэгээд тэр хугацаанд би шүдний солигчор ажиллах уу? Энэ хооронд чи би одоо ээж аваахаа мөнгөөр амьдраад байгаа шүү дээ. Тэгэхээр би ажил хийх хэрэгтэй миний явах хүртлээ. Тэгээ жоохон өөртөө хэрэгтэй ажил хий. Шүдний солигчор ажиллах уу? Дээрээс нь асраа хүн асарч үзэх үү гэд. Тэгээд зар харж агаад гэрээр нэг имийг харахаар болоод яг нэг харуултын дараах тийм хүн байсан. Тэгээд тэр имийг асарж исэн учраас би махад мэдчихэж байгаа байхгүй. Баг сагал л мэдж байгаа юм. Тэгээд Японд ирээд яг ажил хийсэн чинь яг миний төсөөлөлт бол буусан. Гэхдээ тэндээс илүү давуу амар өөр юм зөндөө байсан. Тэгээ асаргааны ажил гэдэг чинь одоо яг юу хийдэг вэ гэхээр үнэхээр хүний шүд угаанаа. Тэр ам дотор шүд байна байхгүй, хиймэл шүд байна. Тэгэл тэр чинь нүл нөгөө цэрмэр гэлэн янз юм байна. Хүн ханаад хүрэн цэрээр хахаж цахам тий. Тэр мэрийг чинь цэвэрлэн. За тэгээд хүний хувцсыг өмсүүлж тайлуулна. Яг 5 настай хүүхэд ямар байдаг лээ. Яг л тийм асаргаа хийн. Тэр чинь өөрийгөө асрах чадвар нь одоо байхгүй болсон. Тэр нь одоо жоохон хэцүү болсон хүмүүст бид нар туслаад байгаа шүү дээ. Тэгэл хувцас солиулна, усанд оруулна, нөгөө памперсыг нь солино. Угаасаа л бааж шийдэгчтэй хүн чинь эдснээ гарахгүй болохгүй. Тэр бол угаасаа байдаг асуудал. За тэгээд өдөр болгоно нөгөө орон дээр нь хэвтүүлнэ, орноос нь босгоно, хоолыг идүүлэхэд ч угаасаа л нөгөө орон дээр нь хооллоод иж болохгүй. Хүнийг босгож ирэхгүй болохоор тэр хүн чинь яг нөгөө нэг бие махбодын чадвар нь угаасаа шууд алдагдчихдаг байхгүй. Тэгээд сэтгэл зүйн ингээд байнга орон дээр хэвтээд байгаа хүн чинь сэтгэл зүгээрээ хүртэл унцдаг. Тэгээд сэтгэл зүй бие махбод хоёр чинь хоорондоо айгу холбоотой байдаг учраас тэгэл ер нь тогтмол хөдөлж идэг дөө. Одоо энэ дотроос би өөр үлдээс юу байдаг те. Ямар ч гэсэн угаасаа л хүний бааз шээс цэвэрлэн памперс солино. Тэрүүг бол асаргааны ажлаас ерөөсөө авах ямар ч боломж авахгүй. Хүмүүс зүгээр нөгөө нэг асаргаа гэж төсөөлөхдөө бас зарим нь зүгээр л нэг имийг замаар хөтлж гараад эсвэл гэрт нь очиод нэг имээдээ сайхан буугаал суугаал хамт хоолыг мэдээл тэгэд байна гэж боддог юм шиг байна. Тэгэхээр Японд бол ерөөсөө тийм биш. Тэр бааз шээстэй зууралт нь тэгээд өндөр настай хүмүүс байгаа шүү дээ дандаа. Тэгээд Японд их хүчлэн өндөр настай хүмүүсийг л асаргааны ажил байдаг байхгүй. Тэгээд өндөр настай хүмүүс гэдэг чинь хид хідэн нэг хүн дор хаяж хоёр арахыг хууч өвчнөтэй. За тэгээд тэрэн дээрээсээ янз бүрийн тахир дутуу хөл гарын ер нь японочууд ясна айгүй хэврэг болохоор бүр ингээ хатан гарцсан ч юм уу хөл гар нь саажилттай хоёр бүхсэн биеийн одоо мэдээгүйч гэдэг юм уу тий. Янз янзын тийм хүмүүс байдаг байхгүй. Тэгээд тийм хүмүүс байна. Дээрээс нь зүнэгрэл гэдэг юм чи одоо Японд амар болсон шүү дээ. Ер нь тэгээд бид нар ингээд за энэ хүн гайгүй юм уу гэж ажил дээр зүгээр ингээ хамт юм яриад явчихвал дундаас нь нэг энэ хүн чинь дээрээ яг амар цоо ирүүл хүн биш гэх тийм бодол. Ер нь тиймэрхүү байдал орждог байхгүй. Тэгээд зүнэгрэл гэдэг бол одоо бидний ажил дээр бол зүгээр л ердийн зүйл болсон тийм. Японд ч угаасаа нэг хүмүүсийнх нь наслын өндөр болохоор чинь зүнэгрэлт гэдэг юм их байдаг бах тийм. Гэрте байгаа хүмүүс чинь ганц бие хөгшин хүмүүс айгүй олон байдаг. Дээрээс нь зөвхөн эхнэр нөхөр хоёроор амьдардаг хөгшин хүмүүс. Ерөнхийдөө 65-аас дээш насны хүмүүсийг чи Япон өндөр насны гэж авдаг байхгүй. Тэгээд 65-аас дээш насны тийм хүмүүс айгүй олон байдаг. Тэгээд тэр чинь яагаад асаргааны байгууллага дэрж ийн үхэхээр тэр ганцаараа амьдардаг хүн чинь үнэхээр тэр хүнийг асрах халамжтай хүнгүй болохоор одоо асаргааны хэрэг болно шүү дээ. Одоо асаргаа шаардсан шүү дээ. Угаасаа гэртээ зүгээр хоолоож хийж чадахгүй хэвтчихэж байгаа юм чинь тэгээд өөхөх зам яс хүлээж байгаа шүү дээ. Тэгээд тийм хүмүүсийг нь аль эсвэл нэг нь нөгөөгөө асарж идэл нөгөө асарж исэн хүн унчих юм бол хоёулаа ирдэг ч юм уу тийм хүн байдлаар ерөөхдөө ирдэг. Гэтэ одоо яг тэгэл нэг хүн дээр одоо нэх олон хүн ингээл юу ялгуулаад тий асруулаад нэг тийм ачаалал бол тийм амар байхгүй л гоо шүү дээ.
Ачаал амар байдаг шүү дээ. Тийм үү? Тий. Монголд яг хуу би сувилагч хийж яхад яг асаргаа сувилга хоёрыг ингээд хооронд нь юу яах юм бол харьцуулах юм бол сувилагч хийж яхад би тарианыхаа доороос өмдөйдөг байсан байхгүй. Бид нар чи ялангуяа нөгөө нэг элэг цусны тасаг болохоор хүн цус алдаад ч юм уу янз бүрийн шингэн нөхөх ч юм уу эсвэл тэр нөгөө нэг элэгний янз бүрийн тариа мараа хийхэд наадарт хийгээл ингээд шингэлж явуулах шаардлагатай ч юм уу. Тэмхүү байдлаар нөгөө тусал тариа амар хийдэг байсан. Тэгээд тарианыхаа доороос өндөж чадахгүй харин өстой сайн сувилагч нөгөө ажлаа сайн хийдэг эгч нартай цуг ажилдаг байсан учраас хаяа нэг хүний бэлэг хэрэгтэй угаах ч юм уу тиймэрхүү асаргааг бол хаяа нэг хийдэг гэсэн. Гэхдээ одоо бол туслах сувилагч гэж гарсан болохоор тэгээ манай монголчин нэг ашигтай юм нөгөө нэг ар гэрийнхэн нэрэд хүмүүс асарчдаг байхгүй. Тэгэхээр сувилагч нэрт гэж хүн асраад одоо хүний баас цэвэрлээд ах шаардлага байхгүй. Тэгээд Японд ирээд асаргааны ажил хийсэн чинь бие махбодтой хувьд амар ядардаг. Монголчин болохоор тарих ядардаг байхгүй. Тэгээд цус сэлбэхээр нөгөө шүнжэнгөө цусныхаа яг бичиг баримтыг хөтлөөд чинь айгүй асалтай шүү дээ. Хүнд цусны бүлэг амбараад хийж мэж юм бол. Тэгээд тиймэрхүү юмд айгүй тарих ядардаг. Тэгээд тариагаа игээд айгүй ядардаг байсан. Тарианаас л ямарч илүү гардаг байсан. Тэгээд Японд ирсэн чинь яг ингээл өдөрт тавуулаа заяа. Тавуулаа 40 дөөнийг асардаг. Тэгэхээр амар нэг хүнд ноогдох ачаалч амар их болчихдог байхгүй. Тэгээд тэр хүмүүсийн чинь бүгднгийн орон дээр нь хэвтүүлэн босгоно тэр хүмүүс чадахгүй байхгүй өөрөө. Ерөөсө бүхэн би мэдээд болох мдэггүй болох хүн хөдөлж чадахгүй шүү дээ. Тэгээд тийм хүмүүс аягүй их байна. Дээрээс нь нөгөө нэг хоёрын хооронд ийм хөдөлгөөтэй унаж бүртгэх гэдэг тийм хүмүүс аягүй хийдэг байхгүй. Тэрэн зэрэг дээрээ сууж чадна. Гэхдээ тэр хооронд нөгөө дутуу суугаад шалан дээр унждаг байхгүй. Тэгээд тийм хүмүүс байдаг болохоор ерөөсөө л ингээл байнгын гүйлттэй. Тэгээд тэр дундаасаа зөвхөн хүний одоо бие югаагаад ч юм уусанд оруулаад ч юм памперс солиод ч юм тийм хийхгүй. Ерөөсөө л бэрд заяа. Тэр ими өөнрээ чинь хүслийг юу хүснэ бүгднийг биелүүлэх хэрэгтэй. Би нэг халуун цай уумаар байна гэвэл тэр үг нь хийж өгнө. Би нэг тэр алчрыг л авчмаар байна гэвэл ерөөсөө тэдний хүсэлч айгу тийм том биш болчихж байгаа байхгүй. Тэгээд жижигхэн юм ойр зүрийн л хүсэлтэй. Нөгөө хөвж байгаа хүн чинь айгу бачураад эсвэл ер нь тийм амар юм бэрдээ ажлыг аягүй хийдэг за. Тэгээд таг ингээд ярьж чадахгүй юм байх уу? Бага. Тэр хүмүүстэй тэгээд ярьж харцгаа. Сонсголын асуудалтай ярьж чадахгүй. За эсвэл ингээд одоо энэ дээр тавьсан гүзээлзгэн гэж юу юм энэ идэх юм уу биш юм уу гэдгийг ойлгохож болсон тийм хүмүүс байдаг байхгүй. Тэгэхээр тэр хүмүүстэй тэгэл бүр ингээд ярьж чадахгүй хүмүүс ахын бол бичгээр харилцдаг ч юм уу тий тухайн хүн бичиж чаддаг бол тэгээд сонсож чадахгүй хүмүүс ахын бол бас л бичиг үзүүлдэг ч юм уу бүр ингээд бас янз янзын тийм хүмүүс идэх байхгүй ийм бичиг ойлгодог ч гэсэн тэр бичгийг ингээд юу одоо энэ юмыг юу мэдэхгүй мөртлөөсөө бичиг ойлгодог ш гэдэг юм уу одоо юу гэх тийм одоо өвчнөөс хамаарат тэр тархины айл хэсэгт гэмтэлтэй байна гэдэрнээс хамаарат ерөнхийдөө тийм шинж тэмдэг энэ төр илэрдэг байхгүй тэгээд нөгөө нэг кинон дээр гардаг штэ ингээд нэг сувилагчны эренгүүд нөгөө нэг хэвтрийн хүн гинэд нөгөө нэг сувилагчгаа өөрийнхөө хайртай хүүгээж гэдэг юм уу те тэрийг ярьж гэдэг юм уу тэгж андуурах тохиолдол байх уу өндөр настай хүмүүс одоо зүнгэрэл гэдэг чинь ер нь эхний ээлжинд цаг хугацааг ингээд мэдэх болно өнөөдөр хэдэн сарын хэдний өдөр одоо хэдэн цаг болж байгаа гэдгээ мэдэх болно тэгээд дараагийнх нь жоохон өндрөд ирэх юм бол орон зайн баримжаагаа алтна би одоо яг өнөөдөр асрамжийн газар байна уу гэртээ байна уу гэдгээ мартна тэгээд бүр хүндрээд ирэх юм бол шууд ингээд төр садна бүх хүмүүсээ мартна нөгөө нэг солонгос кинонд гардаг шүү дээ өнжөө дээр ингээд ой санамж алдчих шээ тэр чинь ерөөсөө амьдрал дээр байдаг байхгүй зүнгэрэл өвчин чинь нэг одоо том илэрдэг юм тэр тэг юмыг мартаж санана тэгээ сүүлдээ өөрийнхөө нэрийг мэдгээ байлаад хоол гэдэг юмыг мэдгээ байлаад андуурч өөр юм идэж мэдээд тэгээд эндхийн одоо хөгжчүүлийн одоо хүүхдүүд гэж тэгэж эргэж тойрох тийм юу байдаг юм ер нь эргэж тойрдог тэгээд коронавигаас болоод аягүй их юм өөрчлөгдсөн. Коронавигийн өмнө болохоор нөгөө юу яадаг гэсэн. Ар гэрийнхэн нэрээд хаяа нэг ингээ гадуур хонолох ч юм асуудал байсан. Одоо тэгэж явах гэхээр нөгөө янз бүрийн ханаад том авчираад байгаа болохоор тэгээд ингээд нэг хэсэг бүлэг хүмүүс яг нэг дор амьдарч байгаа чинь нөгөө халдвар төвчөд харах боломж нь аягүй нэмэгдчихдэг. Тэгээд тэндээс болоод ерөөхдөө гарах нь айгүй цөөрсөн. Тэгээд ар гэрийнхэн ирж энэлгээр үзүүлэх болвол ар гэрийнхэн надаа ирж одоо дагуулж явдаг ч юм уу. Бүр боломжгүй асаргааны ажилтан сувилагч амьдэрдэг явдаг ч юм уу. Тиймэрхүү асуудалтай. Тэгэхээр чин танах ч одоо яг танаа байгууллага дотор чинь одоо яг тийм эмнэлгийн үйлчлэгийг бол үзүүлэхгүй гэсэн үг. Би одоо энэ 6 жилийн хугацаанд 2 төрлийн тийм асрамжийн байгууллагаар ажиллаж байсан байхгүй. Эхний 3 жил болохоор яг нөгөө
дадлгажигч ажилтан хийж байхдаа нийгмийн халамжаас одоо үйлчлэгийг үзүүлдэг тийм байгууллагад ажиллажсэн. Тэр нь яадаггүй гэхээр яг тухайн байгууллагт ирээд хүн хөтлөө тэнд амьдардаг. Тэгэл тэр хүмүүс чинь ер нь амь насаа уртсгана гэдэг юм ер нь баг хийхгүй. Үнэхээр тухайн хүнд одоо тэр чин ихэвчлэн одоо ингээ хацгааны байгууллагаар харахад 60 эдтэй 70 эдтэй хүн айгүй ховор идэг байхгүй. 80-аас дээш насны хүмүүс ирсэн байдیں۔ Тэгээд үнэхээр энэ хүн яг миний зүгээр ингээд харж байхад бол тухайн хүн ер нь урт амьдралаа ч гэсэн тэр хүнд ямар ч аз жаргал байхгүй юм шиг санагддаг. Тэгээд яг тухайн амьдарч байгаа цаг хугацаанд мэдээж өвчин зовёр янз бүрийн юм байхгүй амьдарч илээ гэж болоо л доо. Гэхдээ ер нь тэгж харагддаг. Тэгээд тухайн байгууллагт ирээд хүн хөтлөө одоо амьдарч байгаад явдаг учраас эмнэлгийн амар сүртэй тусламжууд авахгүй. Гэхдээ хэрэгцээтэй тухайн хүнд одоо зовёртой энэ төр үед бол авдаг. Ясмас нь хугарчих юм бол яг хуу тухайн хүнээс хамаарат одоо хагалгаа хийх боломжгүй юу энэ төр гэдэг юм яригдана л та. Тэгээд тиймэрхүү үйлчлэгээ үзүүлнэ. За тэгээд хоёр дахь байгууллага нь болохоор нөгөө Монголд ч эрүүл мэндийн даатгал гэж байдаг шүү дээ. Японд болохоор эрүүл мэндийн даатгалаас гадна асаргааны даатгал гэж төлдөг байхгүй. 42 наснаас 65 насныхаа яг төсөөд хүртэл төлдөг. Ер нь 40 өөрөө ч гэсэн 42 настай болчих юм бол Японд яж хам бол даатгал төлөх нь шүү дээ. Тэгээд тэр даатгалаар чамдэр яваад очих байх. Тийм болно шүү дээ. Тэгээд тэр даатгалаар ийм үйлчлэгээ үзүүлдэг. Байгууллагад одоо би ажиллаж байгаа байхгүй. Тэгээд тэрэнд болохоор яг тэр чи ямар байгууллага гэхээр эмнэлгийн дараах л байхгүй. Хүн нэг юм гэртээ харахч биш, эмнэлэгт байх ч биш нэг завсрын үе байдаг байхгүй. Яг ингээ идэгцэн мөн хэрэг идэгцэн биш. Тэгээд гэртээ очихоор бас ингээд нөгөө эмнэлэгт хянуулах одоо шаардлагатай ч юм уу тийм хүмүүс байдаг байхгүй. Тэгээд тэр хүмүүс чинь яг эмнэлэгт байх гэхээр нөгөө нэг дараагийн хүн нь ороо хүлээж идэх ч юм уу тиймэрхүү байдаг учраас тэр хугацаанд нь за тэгээд Японд ч ихвчлэн нөгөө даралт харуулт айгүй их байдаг. Тэгээд янз бүрийн саажилт энэ төр болчдөг болохоор Япон хамгийн их нөгөө төлхөө үзүүлдэг нь нөхөн сэргийх хэмжлэгээ хөдөлгөөн заслалын хэмжлэгээ хийдэг байхгүй. Тэгээд ихвчлэн тэр нөхөн сэргээ хөдөлгөөнд засах эмчилгээгээ явуулангуудаа дундуур нь одоо өдөржин шүнжин совигч байдаг ч юм уу тий. Эмч нь яг хаяа ирнэ л дээ. Тэгэл тухайн хүн яг хянаад за энэ хүн өвчин ерөнхийдөө өмнөх рүүгээ буцаад одоо идэрлийн байдалд орлоо гингут нэг дээдлэн 3 сарын хугацаатай байж болно. Тэгээд тийм болчих юм бол гэртээ харна. Боломжгүй энэ хүний биеийн байдал жоохон хүндрээд байна энэ гэх юм бол эмнэлэг рүүгээ буцаад очиждаг ч юм уу. Яг тэр хооронд нь хяндаг л байгуулга гэсэн. За эхний чинь газар бол ерөнхийдөө нэг хүний амь зогоогоо л гэж байх юм. Ерөнхийдөө тийм. Газар юм биш үү? Муугаар ярих юм бол тийм. Одоо энэ байгаа чинь болохоор арай жоохон дээр. Арай жоохон дээр юм байна тий. Арай жоохон дээр. Танахтай бүр ингээд өхөн хөлтлөө байна гэсэн ойлголт бол байхгүй юм шүү дээ. Манайд байдаг гэхдээ одоо сүүлийн үед нөгөө хөвшин хүмүүс ч айгүй их болчиход байгаа шүү. Тэгээ ар гэрийн янз бүрийн боломжоор ингээд боломжоос шалтгаалаад ирдэг байхгүй. Санхүү ч юм уу. Бүр үнэхээр ар гэрийн боломжгүй санхүү жоохон асуудалтай хүмүүс бол тэр нөгөө нийгмийн халамжийн байгууллага руу явчихдаг. Одоо усаас энэ хүмүүсийг одоо биднэрт ингээд Япон гэдэг улсыг бүтээж өгсөн ийм гавьяатай хүмүүсийг зүгээр зөнгөөр нь өхүүлж болохгүй штэ гэдэг ийм хүнлэг чанараараа нөгөө нийгмийн асрамжийн тэр байгууллагыг бий болгосон байхгүй. Тэгээд одооны байгууллага болохоор уг нь 3 сар болоод гарах штэ. Ягаад ч юм тэгтээ нөгөө нэг хяналт шаардлагатай болоод ч юм уу ерөөхдөө байж идэх хүмүүс байдаг. Тэгээд байж л би одоо 3 жил ажиллаж байхад миний өмнө ирээд ингээд байж амар сони асаргааны одоо энэ насрамжийн газар 20 жил мэл болж байгаа хүн байдаг шүү дээ. Гайхалтайгаас. Тэг яг алхаж ирсэн үеэс нэг 2 оронд алхдаг байсан үеэс ороод одоо ингээд дэш хараад ямар ч тийм яриа байхгүй зүгээр байж идэг тийм. Тэгээд одоо танаа чи одоо өглөө энэ чинээс хэд гэж ажилдаа гараад тэр нь ажлын чинь цагийн хуваар ямар хөө байдгийг. Цагийн хуваар асаргааны ажил чинь юу гэдэг вэ? Хаяа бан, усаа бан, чоо осоо, чоо хаяа гэдэг янз янз байгууллагаасаа янз янз байдаг. Тэгээ өглөө эрт ээлж гэх юм бол байгууллагаасаа өөр. Өмнөх байгууллага маань 6 цагт хаяа бан эхэлдэг байсан бол одоо 6:37 цагт эхэлдэг ч юм уу. Тэгээд тэр чинь өдрийн 8 цаг ажиллаад буудсан шүү дээ. Тэгээд 6 цагт эхэлсэн бол өдрийн 3 цагт тардаг ч юм уу, 7 цагт эхэлсэн бол 4 цагт тардаг ч юм уу. Тэгээд сарын понт цаг гэж байгаа. Нөгөө монголч бас л тийм байдаг шүү дээ. Заавал хэдэн цаг ажиллаж гэсэн үү? Сард нэг 9 хоног бол одоо нөгөө амрах хэрэгтэй гэдэг. Тийм байдаг та. Тэгээд 160 хэдэн цаг, 170 хэдэн цаг гэд 31 30 хоног ингээс шалтгаалаад өөр өөрдөг. Тэгээд бүтэн нэг өдрийн амралт гэж бол байгаа шүү дээ. Байгаа. Шөнийн ээлжинд хонж мончих юм бол яг шөнийн ээлжинд хоноод буусан өдөр амраад тэрний дараагийн өдөр нь
Нэг 24-48 гэдэг. Тэгвэл юу гэдэг вэ? 24-48 гэхээр арай жоохон өөр хаа. Ямар ч хэлсэн өнөөдөр хаяа хийсэн бол маргааш осоо хийж болно. Одоо жоохон өдөр 9-өөс эхлүүлээд орой 7-д тардаг ч юм уу тийм ээлж хийж болно. Аль эсвэл бүр өдрийн ээлж хийж болно. Гэхдээ тэрүүг бол нөгөө хуваар гарч байгаа хүн л шийднэ л дээ. Бид нэр дураараа би өнөөдөр ч хаяа хийн гэдэг болох. Тэгээ шүний ээлж нэг сард 6 мургаа ч юм уу байдаг. Гэхдээ байгууллагаас шалтгаалаад өөр байдаг шүү. Тэгэхгүй бол хүмүүс ч би өөртөө 6 шүний ээлж хийх хэрэгтэй гэдэг ярьдаг байхгүй. Тийм байхгүй л дээ. Тэгээд өөрийн хувьд яг өдөр гарсан амар байдаг, шөнө гарсан амар байдаг. холцсон гоё. Холцсон гоё. Уйдгартай шүү дээ нэг юм байн хийгээд ахаар чинь. Тэгээд нөгөө нэг ажил нь одоо хаяа банкны хийх ажил нь өөр ч гэдэг юм уу, осоо банкны хийх ажил нь өөр ч гэдэг юм уу тийм байдаг байхгүй. Тэгээ хамгийн хэцүү нь надад бол осоо л гэдэг. Тийм. Осоо банк нөгөө оройны ээлж чинь болохоор орой яг ажил тараад хүмүүс явсны дараа хамаг ажил эхэлдэг байхгүй. Тэр жоохон хэцүү байт. Тэгээ өдрийн ерөнхийдөө өдрөө хариуцна. Одоо нэг жоохон ярих юм бол өдрөө ахалдаг ч гэдэг юм уу. Тийм байдаг. Тэгээд миний бодлоор ингээл яг хар ухаанаар бодох чинь шүнний ээлж айгу амар юм шиг нөгөө хөгсчүүд чинь бүгд ингээл онтож амраал тий. Тэгэл нэг хийх юмгээ нэг заа нэг гон дуудсан дээр нь очичоод тэгэл байж яадаг юм шиг санагдаад байна. Би бүр Монгол тахтад нэг асаргаа хийжсэн залуугийн бичлэг үзчихсэн санагдаад. Шүн наамгүй. Тэгээ ямар гоё юм бэ гэж боддог гэсэн чинь барыг тэр цагаараа би хичээл хийчих юм байна гэж боддог. Тэгсэн чи яг үнэндээ шүн яг ингээ хүмүүсийн нүдний харсан хүртэл өөрчлөгдөв. Яг ингээд биеийн дотор нь ингээд чөтгөр авсан юм шиг. Нэрээ зүгээр хэлэх юм бол заяа. Зүгээр хүн зүгээр амар эвгүй асаргааг ойлгохгүй харах юм бол тийм. Тэгээ шүн хүн ингээд амар итгэвтэй болчдөг зарим хүмүүс. Тэгээ зөнөрлөлтөө хүмүүс чинь тэгээд шүнийн цагаар хий юм хардаг ч юм уу өглөө эрт хий хардаг ч юм уу тиймэрхүү өвчнөөс шалгалаад өөр болчдөг байхгүй. Зүгээр хий юм амтай яаж мараад чиний ард чинь чөтгөр ээждэгдэж ч юм уу тэнд нэг юм эрэгтэй хөвгт суугаад ээждэгдэг ч юм уу тиймэрхүү юм аягүй. Дотор ард. Би тийм болохоор харин аимшигын кино ерөөсөө үздэг байхгүй. Ягаад гэх юм бол миний амьдралч ерөөсөө ч ажил дээр очиод аимшигын кино. Тийм. Тэгээд шүний ээлж яг амар ядарна үнэхээр ядардаг. Монгол ч гэсэн ядардаг байсан. Монголд өглөө гэхдээ Монголд шүний ээлжинд хонохдоо бид нэр шүн яг ингээд нэг 2 цаг яс амарна гэдэг юм ерөөсөө байдаг байсан байхгүй. Шүнжэнгөө ерөөсөө хөдлөл. Тэгээд өглөө цагтаа бууна гэдэг юм байхгүйсэн Монголд. Тэгээд амар ядардаг өглөө ингээд нөгөө ерөөсөө хөдөлгөөн хийж чадахгүй зүгээр ингээд гүлийж сууж байгаа л жоохон хөдөлгөөн орохоор нь хардаг ч юм уу тиймэрхүү үе байсан. Тэгээд одоо болохоор шүн 2 цаг яг ингээд нам ажилласаа бүр ингээд өөр өөрөнд очиод ажиллаа мартаад унтдаг. Бүр үнэхээр шүн ингээд хүн эмнэлэг явах болоод одоо хүн унж бэртэт ч юм уу тиймэрхүү асуудал гарвал дуудагдана л да. Гэхдээ ерөөхдөө нам унтах тийм цаг байдаг учраас өглөө буухад амар байдаг. Тэгээд амар ядардаг ч гэсэндээ өглөө арай эрт хүчтэй тэгсээр нэ яг цагтаа бодглохоор хүний сэтгэлд амар гоё үеиг байдаг. Тэгээд хоёулаа гүгэл яг шүн үнэхээр ингээд ягаад ч юм тэр хүмүүсийн нөгөө нэг бидрийг дуудлага нь хүртэл хийсчдэг байхгүй. 0 ямаар ан чи хүрээ дээр энд хүн байна гэдэг ч юм уу тий. Наскол гэдэг байхгүй нөгөө солигч дуудах хон тэр нь зүгээр шүү дээ дин дон гэл зарим нь зүгээр ингээд нөгөөдхөө тэрээд ингээд унтчихдаг цаа тэрүүгээ дараад ёо амар хэцүү. Тэгэл зарим нь миний уцыг цэнэглээд өгөөч. Зарим нь одоо энэ сүүлийн байгууллага бол арай жоохон нөгөө ухаантай тийм амьдрал дээр жоохон бууц хүмүүс идэх болохоор уц муц зарим нь барьдаг. Тэгээд гингууд миний уцны энэ ерөөсө дэлгэцэн өөр болоод тэгингууд энэ ерөөсө болохоо олчлоо гэдэг дуудаж боддог за. Тэгээд янз бүрийн асуудал гарнаа. Зарим нь унаж бэртцэн. За зүгээр л ингээ орноосоо ерөөсөө ингээ унна гэж бодоогүй хүн орноосоо унж мунцсан байдаг ч юм уу. Тиймэрхүү асуудал. Тэгээд хүн хуурал гэмтэл амар их гардаг. Хөш хүмүүс ч амар эмзэг байдаг. Одоо тэгээд ингээд ерөнхийдөө нэг асаргааны чиглэлээр наашаа одоо Монголоос ирэх байгаа хүн амтч байгаа шүү дээ тий. Тэгээд тэр сонирхож байгаа хүмүүст яг нэг өдрийнхөө одоо чи өглөө ингээд ажил дээр очиад өглөөнөөс хойш ингээд яг иймэрхүү скежлээр ингэж явдгийг шүү гэдэг жоохон жижигхэн тайлбар хийвэл. Одоо хийж байгаа ажлаа тайлбарлая л да. Байгууллагаас өөр байдаг хгүй. Байгууллагч нөгөө нэг асаргааны түвшин чинь өөрөө 1-5 хүртэл түвшинтэй. Тэгээд нэг нь арай хөнгөн 5 арай хүнд гэдэг ч юм уу. Одоо миний ажиллаж байгаа байгууллагч арай жоохон гайгүй. Тэгээд одоо жишээлбэл би за алиг нь ярих бай. За хаяа ер нь хойлоод ирчээ заяа. Өглөө би 6 цагаас хэрвээ ажилд эхлэх юм бол өглөө очоод өглөө тэгээд одоо энэчнээс чи гэрээсээ одоо өглөө хэд гэж босоод гэрээсээ гараад явдаг гэсэн үг. 7 цагт ажилдаа бол би ерөнхийдөө 5 амар удаан хөдөлдөг болохоор 5 цагт босдог. Тэгээд 5 цагт босоод ус цаасанд ороод сайхан усанд орчод байвал угаасаа гоё дээ.
Тэгээ усанд очоод нэг сайхан өглөөний цайг Японд ирээд амар сайн ууж сурч байгаа. Тэгээ өглөөний цайгаа уугаад сайхан кофе уухгүй болохоор ер нь өдөр эхлэхээ болцсон. Тэгээ кофегаа уугаад тэгэл нэг 6 гээд ажил руугаа гардыг. Тэгээ би чинь бас амар муухай цаг барьдаг. Японочууд чинь бас би тэгээ өнөөдөр өөрөө ч айгу хүлээлт шүү дээ. 20 минут төлөвлөгдсөн. Тэгээд ажилдаа ер нь хожигдож үзээгүй л дээ. Тэгээд 6 цагт ажил руугаа гараад нэг 6:40 мөч би чинь замдаа ястаа уянгалаа шүү дээ. Нөгөө цаг агаар гоё ивэл манай тийшээ явах ч айгу гоё идэх. Нааша хот нь харагддаг. Тэгэл замдаа зураг мөрөд харж магаал өстэй нэрээ хийхгүй зөндөө юм хий. Бороор жил хамгийн хурдан юм. Жохо аимшиг байвал хурдан юм. Тэгээд нэг 45 гээд ажил дээр очичоод хувцас солиол тэгээд нөгөө цагийнхаа картыг хийгээд тэгэл ажил руугаа ордог. Ажил руугаа ороод яг тухайн шүн ямар өөрчлөлтөй хонсон байна тий. Хүн халуурж уу, хүн унаж бэртэж үү. За өмнөх хүмүүс маань ер нь ямархуу байр байдалтай байр байдал нь өөрчлөгдсөн хүмүүс байна уу гэдэг юугаа одоо компьютероос болоод ийм бичгээр хүмүүс бичсэн байдаг тэрийг уншдаг. Ажил хүлээлцэх. Тий, ажил хүлээлцэх тий. Амар ингээд амаар хүлээлц манай сүүлийн байгууллагын ямарсан тийм сүртэй амаар бол хүлээлцдэггүй юм заяа. Зүгээр уншдаг заавал. Тэгээд Японы хэл мэдгүй бол чинь тэгээд таагшд. Тэгээд би ч нөгөө сулгч байсан болохоор хүмүүс ингээд яг ингээд тойруулаад харцдаг. За тэр суудал дээр тэр хүн байхгүй хайцсан бол ерөөсөө өлөгдөл хийгээд тэгээд нэг 15 минутын хугацаанд тэгээд хамаг өдрийнхөө ямиг тэгээ имлэг явах хүн өнөөдөр имлэг явж үзүүлэх хүн байна уу энэ төр гэл хин манайч бас нөгөө нэг танкины шоугээд түр нэг хэдэн хоногор ирж одоо ар гэрийнхэн хүн харж исэн хүн асуудал одоо нэг өөр ажил мажилтаа болно шүү дээ. Тэгвэл түр ингээд хонуулъя гэдэг ч юм уу тийм хүмүүс идэх байхгүй 2-3 хоногор. Тэгээд тэр хүмүүсийн бүртгүүл өнөөдөр хэдэн хүн ирж хэдэн хүн гарахаа байна гэдэг юм а хийгээд тэгээд өдрийнхөө нөгөө нэг манай ч охроо усанд оруулах цаг нь үдээс өмнө байдаг хгүй. Тэгэхээр усанд оруулах одоо хүмүүсийнхаа бэлтгэдийг ванда усаад үргэлдэг ч юм уу усныхаа ондоо идрэг шалгаад тэгэл юу ядгийг ерөөхдөө өглөөний шөнийн ээлж ямар ахаас бас шалтгаална. Шөнийн ээлж маань пампсыг солиог байх юм бол тэр хүмүүсийн пампсыг бүтэнгээ солино. Тэр чинь ерөөсө памп солих зорилттой тийм солих хэвээр тийм хүмүүс байдаг байхгүй. Тэгээд яг хөө сүүлийн үед жоохон биеийн байдал муудаад ч юм уу иймэрхүү байх юм бол бас хаяа дааш ирүүгээ оруулцдаг. Ер нь асаргааны ажил өөрөө хийж чадах юм байвал тэрүүг нь айлгалах хийлгэхийг одоо зорддог байхгүй. Яг гэвэл тэрүүг хийлгэхээ болол бид нар ингээд байнга хамт нь хийгээд байх юм бол тэр хүн тэр чадвараа алдчихдаг. Тэгэхээр хоол идэж дуусныхан дараа асар цутгаж иддэг хүмүүс ахын бол ямар ч лээс амдаа хийчин заяа. Тэгэл энэ дээр чинь 50% нь асарцаа. Тэгээд тэр эпроныг нь авч угаадаг. Тэр чинь нэг бас л 6-7 хүн байдаг байхгүй. Тэгээд тэрүүг нь авч угаана. Тэр чинь бас ажил штэ. Тэгээд эпроно яагаал тэгчээд нөгөө хоол идсэн хүмүүс хаа шүдийг угаалах. Нөгөөд чи өөртөө чаддаг ч юм байна, чаддгүй ч юм байна. Сойз гэж юу юм, шүдээ угаана гэж юу юм гэдгийг мэдгүй тийм хүмүүс байхгүй. Тийм. Ерөөсөө 3-5 настай хүүхд ямар идэв яг тэр л баг. Тэгээд шүдийг угаад гачаад ахаад унтуулах шаардлагатай хүмүүс байвал унтуулад 0 оруулах шаардлагатай хүмүүс байвал 0 оруулна. Нөгөө өөрөө 0 руу явах хүсэлгүй хүмүүс байдаг байхгүй. Ерөөс 0 орно гэдэг юмыг мартсан гэж суугаал байдаг хүмүүс. Тэр хүмүүсийн чинь заавал нөгөө 0 ийм өдрийн тогтмол цагаар 0 оруулах шаардлагатай өглөө өдөр орой хоолны дараа өмнө ч гэдэг. Тийм байдлаар 0 оруулна. Тэгэл тухайн хүн чинь мэдээж л хүн 0 орж байгаа юм чи өтгөн шингэн гадагшлна. Зарим нь бүр нэвтэрч барьцсан заяа доороо шээсэн гоцтой. Тийм юм бэ. Тэгэл тэр үеийн цэвэрлэн зарим нь хоолоо идэж чадсан нэрээ үнэртэй л амар хэцүү шүү дээ. Памп сольдог хүмүүс чинь амар нэвтэрсэн бахан бол хэвээр гүрэн ш заримдаа амар завгүй байдаг байхгүй. Тэгээд тэр болгоны чи аваачаал хэвтүүлэл үнэртэж ин та гэж солиодох боломж авахгүй. Тэгэл хэвээр гүрэж бол хоодсныхан дараа очиж пампсыг солино. Тэгэл за тэгээд 0 оруулчлаа шүү дээ. 0 оруулсныхаа дараа усанд оруулна. Өдөрт хэд усанд оруулах юм? Нэг л оруулна. Гэтэ нэг хүнийг 7 хоногт 2 удаа л усанд оруулна. Тэр үуч байнга оруулаад хамт дийлэхгүй байхгүй. 30 манай чинь одоо сүүлийн байгууллага чинь дээдлэн 40 хэдэн хүн байдаг байхгүй. Доор хажил нэг 36 хүн байдаг. Тэгээд усанд оруулахдаа хуцын өмсүүлэн тайлуулна, зарим нь гарны юм хөссөн байхад зарим нь хөл нь хөссөн байдаг ч юм уу. Тиймэрхүү хүмүүс чинь хуц тайлах өмсөх чинь бүгд дараалалтай өөр байдаг. Тэгээд хэвдэж усанд ордог хүн байдаг ч юм уу, сууж ордог хүн. Эсвэл алхаад нэг Японч онсын дээр үдээс шүү дээ. Тэгээ онсынд тассан хүмүүс алхаж чадах чадвартай тийм хүмүүс ахын бол онсын баягийн хуранд нь оролдог ч юм уу, тиймэрхүү байдаг. Одоо яг надад ингээ яриаг чинь сонсож байхад нэг кино санаанд орж байна л да. Нөгөө Бенжамин гэдэг кино мэдхөө. Мэдгүй. Төрхтөө хөгшин төрөөд тэгээд нэг хөхтэй жоохон хүүхэд болоод
Тийм үзчихсэн. Тэн дээр тийм гардаг лөө. Гардаг ш. Нэг асаргааны газар дээр тэр хүүхэд чинь төрөөд тэр газар өгдөг. Би нэг санаад байгаа нөгөө нэг тэнгэрээс дэш 3 метр лөө. Тэндээс бас нэг ийм амьсгалын одоо нөгөө нэг булчингийн сулралтай нэг тийм хүн байгаад байдаг штэ нэг. Тийм лөө. Би хальт санахад тэгээд байгаа байхгүй. Тэгээд тэн дээр нэг эмэгтэй чинь тэрийг асраал тэгээд хамгийн сүүлд нь тэр эрэхтэй чинь үхэл нэг тэгдэж штэ. Тэрийг нэг санаад байдаг. Тэр миний амьдралтаас тойрох юм байдаг гэж бодсон ш. За ерөнхийдөө ажлын нэг өдөр нэг их л завгүй л өнгөрч юм байна. Завгүй шүү дээ. Тэгээд тэр чинь ингээ ахаа тавтагдаал юм заяа. Яг нөгөө нэг жоохон хүүхдүүд Барби асарч идэв шүү дээ. Яг тэнтэйж адилхан тэр хүмүүсээр ерөөс тоглоод унтуулаад хэвтүүлэл босгоод амруу нь хоолыг хийгээл. Гэхдээ тэр хооронд бэрдэ хийсээр л ерөөсө тэр цаанаас хөөй гэж гараа өргөөл заяа. Тэгээд тэр хүн дээр очихгүй бол тэр ерөөсө тайван байж чадахгүй. Яг ингээд нинчүүтэй хүмүүс чинь ерөөхдөө ингээд тайван байдлаа алдсан. Эсвэл нөгөө нэг гинт ничээгүй ч гэсэндээ гинт нөгөө нэг ажиллах өөрийнхөө амьдралын чадвараа алдсан хүмүүс чинь амар ингээд хөлтөд алдсан өөртөө ингээд гутарсан янз бүрийн байдалтай байдаг байхгүй. Тэгээд ерөнхийдөө асаргааны ажилтан зүгээр л нэг бие асаргаа хийх биш. Тэр хүний сэтгэл зүйтэй харьцдаг. Дээрээс нь одоо амьдралын жоохон идэвхийг нь хоолдох сэтлийг нь төрүүлдэг ч юм уу. Хоолоо өгөхдөө зүгээр л амд нь хийх биш. Өөх ямар гоё амттай хоол вэ? Ямар гоё харагдчих гэж гэдэг ч юм уу. Тэр байдлыг тайлбарладаг. Тэгэж л өгдөг. Ер нь зүгээр ердийн бол биш. Амар тийм дээрээс нь биеийн хүчний баг ажил юм шүү те. Тэр одоо хүмүүс чинь ингээд босгоно ингээд өргөн те. Ингээд аваад ийшээгээ сандал дээр нь тавихад биеийн хүчний. Одоо жишээлбэл би ямар ч жинтэй байсан хамаагүй тэр хүмүүс чинь бас өөр жинтэй хүмүүс агаад ба шүү дээ. Тарганаасаа Япончууд харин азар би одоо юм жижигэн яс жижигэн те. Тэгээ тэр хүмүүс чинь байнга л ингээд орноос тэрэгцэрээс ор мор гэл ингээд зүг өгöd ахаар чинь хамгийн нэгдүгээр тасаргааны ажил хийдэг хүнд бол нурууны өвдөлттэй асуудал бүр ягаад ч тулгардаг. Тэгээд өмнөх ажлаа бас болсон нэг шалтгаан гэх юм бол нуруу өвдөд тэгээд арай жоохон гайгүй ажил руу орж байгаа гэсэн бас баг ялгаагүй шахах ажил руу орсон байсан. Тэгээд өмнөх ажил одоо ажил хоёрын ялгаа нь болохоор өмнөх ажлын хүмүүс яг нэг одоо юу гэдэг хүнд бодол санаагаа ойлгуулж ингэдэг тэргүүл хүсч ингэдэг хүмүүс айгүй бага байсан байхгүй. Одоо бол зүгээр чөлөөтэй ярьдаг хоорондоо хэрэлддэг тийм хүмүүс байдаг байхгүй. Би ингээд цааш ажиж лөө ямар том бүхтэй тэгээ ээждэг амар шүү. Тэгээд тий өө минер чинь гэтээ Япон эрэгтэй хүмүүс бас амар байна. Асгаа чинь нэр өмнөдөө л янз бүрийн юмтай учирдаг байхгүй. Тийм. Үнэхээр зүгээр биеийн ажлаас гадна амар их. Угаасаа бие ажил заяа. Би амар ядарна. Өмнөх ажил хийж хат би ингээ орой бүр ингээ хөл амар хөлнөө уул ингээ бөөрхөө болцсон юм шиг санагдаад тэгж орж ирдэг гэсэн. Тэгээд дээрээс нь биеэс гадна сэтгэл зүйн хувьд бас. Одоо сэтгэл зүй ер нь нийл явж байгаа шүү. Нөгөөд ч янз янзаар хэлж байгаа юм чинь. Тэгээд цаашаа хараад нөгөө нэг ажилтныг муулж идэг ч юм уу, эсвэл хоорондоо хэрэлдэж идэг ч юм уу. Тэгээд нөгөө тухайн өвөө эмнэрийн хэлж байгаа үгийг Японд ойлгох тусам хүн стресстэй заяа. Тэрний оронд баг ойлгоогүй байсан дээр заяа. Ойлгоогүй байх юм бол би өмнө нь нөгөө 3 жил ажиллахдаа Японд ойлгоо муу байсан болохоор яг ажлаа хийгээд чадаад байгаа гэсэн нөгөө нэг яг ийм тэнэг мэнэг хэлж яхад нь би ойлгохгүй байгаа байхгүй. Крүүд дээр мэрүү гэхэрсэн ойлгохгүй. Тиймээс болохоор нэг тийм гуниглах тэрэндээ айгу гомрохох тийм сэтгэлгүй байсан. Одоо бол дийлстэй янз янзаар хэлүүлнэ. Тэгээ тэрэндээ дасцаа. Одоо бол бүгднгээр тоглоал гэж. Ер нь л амар амар ажил бол биш. Биедээ ч харцсан хүний сэтгэлдээ ч харцсан амар ойр байж тэр хүнийг ингээд асаргаа хийж явах явцад яг ингээд хүмүүс чинь гэртээ хармаар санагдаад мэдээж л хүн юм чинь тэр газараас илүү ер нь илүү дээр байгаа шүү дээ. Тэгэхдээ ингээд нүд рүү харахад би нөгөө хүний нүдтэй аягүй ингэж харцдаг байхгүй. Тэгэхээр нүдэнд нь нулимс цэглэгнээд ингээд гонигтай мөнигтэй болцсон байх юм бол би ингээд миний дотогш орчдөг. Амар хэцүү. Эхний 3 жил би амар хэцүү. Эхний 3 жил ер нь Японд ирээд миний бүх амьдрал ерөөсөө Японд дасах тэр тэмцэл ер нь эхний 3 жилдээ өгцсөн. Одоо энэ сүүлийн 3 жил бол яг гой тасаал ингээд зүгээр орчиж байна. Тэгэхээр чин тийштэй түрүүн би асуух гэсэн мартаад байсан чинь одоо ингээд нөгөө нэг яг иймэрхүү асаргааны ажил ч юм уу те эмнэлгийн ажилтнууд ч юм уу те тийм хүмүүс ч одоо нөгөө нэг яг тэр нөгөө нэг өөрийнх нь хариуцж байгаа хүнийх нь биеийн байдал муудаад ч юм уу нэг тиймэрхүү юм болонгод гэртээ хараад амарч чадахгүй те шин одоо унтыгээд унтаж чаддаг гэдэг бодогдоод байдаг нэг тийм үе байгаа л та те. Тий. Эхний 3 жил юу байх та би ер нь сувилагч хийхдээ ч гэсэн тийм байсан заяа. Хүн ингээд
тарианыхаа шок моконд ороод ингээл чичээр салгалж хахад миний зүрх савлаад заяа. Пульсоксометроор үзэхэд миний зүрхний цохилт 100-д гараа явж идэг ч юм уу тийм байсан баггүй. Тэгээд шүн гэрте очиж унтахаар за эрчим тэмцлэгээний өрөөний тэдэн хүн яасан бол тусаалцсан болов. Тэгээд бид нар чинь электроцны засгийн хүмүүс чинь ер нь тийм шүү дээ. Тэгээд энцефалопати гээл бас л нөгөө миний нэрээ зүнэрлэг ойлгох хамгийн амархан байсан юм нөгөө илгэний өвчин хүндрээд ирэхээр бас нөгөө тархиа хордуулаад бас зүнэрлэлтэй нэлээ ойролцоо олцдог байхгүй. Ярьж хэлж байгаа юм нь ойлгомжгүй болоод. Тэгээд юу ярьж илаа? Мартчихсан юм чи. Тэгээд нэг шинэ одоо унтаж амрахтаа юу хүмүүс. Тэгээд юу яасан? Яг гэртээ хараад хонохтой нөгөө нэг унтахта тэр хүмүүсээ амар зүүдэлж босож яг ингээд амар их зүүдлээл бодоол яасан бол гэж бодоол нөгөө шүний ээлжинд хонох гээд байгаа болохоор л гэж айгаад байгаа шүү дээ. Яг гэвэл хинт чинь ганцаараа шүний ээлж хийдэг байсан байхгүй юу? Тэгээ шүн хүн гинт тус алдаж малтна. Тэгэхээр л нөгөө хүнд хүмүүсээ өнөөдөр тус алдахгүй байгаасаа гэж залбираад хонж байгаа нь тэр байхгүй. Тэгээ өглөө амар ядарсан босч ирдэг ерөөсөө амраагүй. Тэгээ эхний 3 жил яг тийм болсон. Тэгээд энд чинь болохоор яг хүний амьтай бүр ингээд амар чоксицүү бол байхгүй байгаа шүү дээ. Жохон холуур боловч яг цагаадлаад хүн насрах юм бол бас л бид нар гардна. Тэгээд амар ингэж боддог байсан юм болохоор тэр хүний ингээд гэртээ харах юмсан гэж бодож байгаа нулимстай нүд. Тэгээд дээрэс нь ингээд суудлан жоохон юм далимали сууж муучих юм бол засах юмсан гэж бодоод тэгээд тэр олон нөгөө нэг ажлыг хийж идэл тэр болгонд миний гар ингээд хөрөлцөхгүй байгаа шүү дээ. Тэнгууд өөртөө тавчтаад өөрийгөө амар голоод ч гэдэм үү. Тэгээд бусад нөгөө Япон хүмүүс ч бүр ингээд зөмбөрөөд бүр тоохо болцсон байгаа даах зарим ажилчид нь. Надад болохоор анх харж ах тэр хүний суудлыг засаад өгчих юмсан ч гэдэм үү. Миний бас нэг амар юу яадаг юм. Би өөрөө амар эвгүй дэртэ унт чаддаг байхгүй. Тэгэл шүн ороод өөдийн дээр нь засаж өгнө шүү дээ. Тийм байдаг. Тэгээд ер нь гэртээ ирээд амар их зүүдэлдэг байсан ихтэй 3 жил. Тэгээд миний ходоод өвдөд. Тэгээд өстө нэрээ хотод нь шарах марах нь болчихсон юм ингээд лимбэт очиод дурандуулаад янз залсан гэсэн чи ажлын нэг амар удаан ажилласан бид нарт юм заадаг имэмэн яриад чи ингээд ажил дээр амар хэцүү байгаа юм байна уу гэж асуухад тэгээд тэр имэйл миний бодол санааг амар өөрчлөөд би нэрээ ажилласаа болж стресстэй байгаа юм биш гэдэг имийг ер нь ойлгуулчихсан. Тэгээд эхний 3 жил ажлаас гадна гэртээ ирээд бид нэр дөрүүлэн анх хамт амьдардаг байсан байхгүй. Тэгээд дөрвөн эмэгтэй хүн хамт амьдрахаар ямар яд вүлээ тийм бодол санаа зүрх тийм тохиолдол гарна. Тэгээд тэрнээсээ жоохон стресст нь сүүлдээ яг хоёр салсан л да. Тэгсэн ч гэсэндээ л нэг нь дуугүй орчинд байсан, нэг нь амар чимэт орчинд байдаг хүмүүс чи хоорондоо зөрчилдөн шүү дээ. Тэгээ Монгол хүмүүс ч бас зөрчилдөн. Тэгээ гэртээ зөрчилдөн, ажил дээрээ очиод ажилдаа бас дасах гэж ядж байгаа хүмүүс чинь тэгэл амар стресстэй. Эхний 3 жил, эхний 1 жил нь бол ажилдаа яг дасах гад нөгөө асаргааныхаа ажлаа хийж сурах гад ерөөхдөө хавар болж байгаа, намар болж байгаа гэдэг удирлын ялгааг бүр мэдхээ болцсон. Бүхэл юм ингээд ногооноороо байгаад байгаа юм шиг тийм мэдрэмжтэй байсан. Тэгээд 2 жилээс ахуулаад хөө мод ногоордг юм байна. Хөө Япон чи ийм өнгөтэй байсан юм бэ. Өнгийг нь ялгаж мэдж байгаа юм чинь намар чи ийм өнгөтэй, улаан өнгөтэй ордог юм байна шүү дээ. Эхний 1 жил бол тийм мэдрэмж байхгүй. Тэгээ 2 дахь жилээс нь ч юм уу эхний 6 сараас хоошоо 2 дахь жил хүртэл нөгөө соёлын ялгаач болчихж байгаа шүү дээ. Нөгөө болно болохгүй гэдэг юм чинь тэр хэвээр амар хэцүү байсан. Тэгээд эхний 3 жил бол үнэхээр юм үзэн. Тэгээд тэр 3 жилийг давж иж одоо л яг Японд уусаж амьдарч байгаа. Хэцүү юм үнэхээр байсан. Одоо тэгээд энэ компанид бол одоо үндсэн ажилтан болсон гэж байгаа шүү дээ. Тэгээд үндсэн ажилтан болсон тэгэнгүүтээ дээрэс нь одоо амралт одоо тэгэнгүүт дээрэс нь Японы амьдрал одоо гадуур дотор бас явдаг л хэлгүүд те. Тэгэхээр тэр хобби гэж байгаа юу? Одоо яаж стрессээ тайлж би чи яг нэг асаргаа гэдэг юмны бүр ингээд кино жишээсээс тогтээ кино сэйша ингээд яг ингээд нөө жүнчөөне гэдэг шиг бүр ингээд шат дараадлаар ирсэн байгаа байхгүй дундаас нэгийг ч алгасаагүй байгаа. Тэгээд тэр хооронд чинь хүний амьдрал би Японд байгаа учраас л надаа ингээд үүсэх хэвээр асуудал гэж байгаа тий. Тэрийг би Японд байхын тулд даван туулах хэвээр. Дээрээс нь асраа гэдэг юмыг би хийж байгаа болохоор одоо тэр хэцүү юмнууд чинь угаасаа л миний өмнө гарч ирэн тэрийг би даван туулах угаасаа шаардлагатай болчих шүү дээ. Би бол нөгөө асрааныхаа ажилдаа өөрөө дуртай болохоор тэр нөгөө хүн зүнгэрл ямар хэцүү юм тэр хүн надаас 10 удаа цаг асуусан ч надад тэр ямар хэцүү санагдахгүй. Яг нь санагдах үе байна л да. Үнэхээр ингээд өстэй яйда гэмэр үе байна. Гэхдээ тэрийг миний үндсэн юм зорилго ч гэдэг юм үндсэн одоо дуур сонирхол маань тэр юмнуудыг ерөөс үгүй болгочдөг байхгүй. Яг нь анзаарах асаргаанд сонирхолгүй хүмүүст бол амар том асуудал болно. Гэхдээ тэр болгоныг тэгээд ах юм бол надад амар хэцүү. Тэгээд ажлынхаа тэр хэцүү юмнуудыг давхын тулд би аяг ингэж аялалт ч юм уу
явдаг байсан. Тэгээ эхний 3 жил би анх ирсэн үед болохоор нөгөө мөнгө нэг ихтэйж бодож ирээгүй. Мөнгө бол миний Японд ирэх шалтгаан байгаагүй. Шалтгаан нь юу байсан гэхээр би гоё одоо ойр татны хүмүүсээ асрахын тулд асраа гэдэг юм би ер нь хийж чадах болов гэд. Тэгээ эмгэг дээр ажиллаж байхдаа бас нөгөө өөрийн үеэл маань яг надад чацуу солигч хүн байдаг байхгүй. Тэгээ үеэлээ хараад ингээд үеэл маань төрсөн өвөөгийн маань айгуу гоё асраал ингээд катетер тавиал тэр хүнтэй ингээд 2 сар 3 сар хамт амьдрал тэгжсэн. Тэгсэн чи би тэр үеийг хийж чадахгүй гэсэн чи чадахгүй байгаа байхгүй. Тэгээ яг асаргаа гэдэг тэр зар байхаар би бодож үзэж байгаа. За би тэгвэл энэ ажлаас надаа өөртөө авах үлдээх юм хэрэгтэй юм байна. Би 3 жил амьдралын 3 жилээ зарцуулж байгаа учраас гэж бодоод тэгээд нэгдүгээр асаргааны ажлыг гоё сурчээ. Дээрээс нь одоо яг тэр асаргааны ажил гэдэг чинь хүнтэй л дандаа ярьж ойлголцсон шүү дээ. Тэгэхээр Японы яг гоё сурчээ. Тэгээд дээрээс нь Япон гэдэг орныг гоё үзчихье. Юугаар ялгаатай юу нь гоё гэдгийг үзье. За тэгээд мэдээч миний хөдөлмөрийг үнэлээд тодорхой хэмжээний мөнгө өгнө шүү дээ. Тэгэхээр тэрнээс ээж авдаа жоох илүү гаргаал байж байгаа юм бол тэгэл болоо гэж бодоод угаасаа асаргааны салхинч айгүй бага байдаг. Тэгээ мөнгө бодож ирээгүй учраас надад тэр ерөөс сонирн биш байхгүй юу. Би амьдарч чадаад надаас жоох илүү гарч ивэл болчихж байгаа. Угаасаа яг л тэгж таарсан. Тэгээд үлдсэн нөө жоох илүү гарч байгаа юмар нь яг ингээд ийш тийш явсан. Энэ хаваа чинь бид дөрөв бараг дуусгасан шүү дээ. Тэгээд бид дөрвж айгу гадуурхтай амар эвтэй найртай байдаг байхгүй юу. Гадуурхтай. Тий, гадуурхтай. Гэр дотроо жоохон юм болчтой ба. Тэгээд инээдтэй заяа. Яг дөрүлээ за сард ер нь тогтмол нэг газар л бараг явдаг гэсэн. Тэгээ ойрхон нөгөө диншаагаар айл болох мөнгө зарчихгүй явах гэдэгс тэнгуут чинь мөнгө зарахгүй явах юм бол өглөө хоолоо хийж идчихэд гарна шүү дээ. Тэгээд өглөө айгу гоё яаштай гарна заяа. Орой дөрвөн талаас ороод ирэн цаа. Дөрөв өөр хүн чинь дөрөв өөр ертөнцийн зүгтээ орж байгаа шүү дээ. Тэгээ дөрөв өөр талаас орж ин. Тэгээ хоол орой яг нэг өдөр явж байгаад мөнгө бодоод ч юм уу янз бүрийн шалтгаанаар хоол идэхгүй байгаа шүү дээ. Оройс өссөн хоорондоо шүү дээ. Алцсан орж ирээд нэг хамгийн гоё юм нөгөө нэг тэндээс үлдсэн зураг мөргөө үзэх чинь амар гоё. Яг хобби гэвэл яг ямар хоббитай байна? Аялах. Японд ирснээс хойш би өөрийгөө зураг тарах хоббитай юм байна гэж мэдсэн. Гэхдээ хүнийг биш байгаль. Тэгээд айгуу тийм амар хот мотор биш хөдөө юм байгаль үзэх тийм байна гэж ойлгосон шүү дээ өөрийгөө. Тэгэл юм л оролддог. За тэгээд Японы хэлтэй ер нь илүү сонирхолтой болохоор Японы хэлээ бас жоохон уухсгий гээл. Одоо Японы хэл нь ямар төвшөнтэй вэ? Яг одоо 5 гэж байдаг. 5-аас 1 гэж байгаа шүү дээ. Тий. Бид нар чинь нөгөө Монголд 6 сарын сургалтанд суусан шүү дээ. Тэгээд би яг энэ 3-т ирчихсэн. 6 сарын дотор энэ 3-таар ажилласан юм уу? 6 сарын. Ерөөсөө Японы хэл гэж мэддэггүй заяа. Японч гэж мэддэггүй байж хагаад би ер нь англи хэл сураагүй юм чи Японы хэл сурах юм уу дөө гэж бодож байгаа. Тэгээд ягаад ч юм ажилласаа гараад зүтгэсэн байсан болохоор энэ хурд ирсэн. Яг хүүхдүүд нөгөө ажилласаа гарахгүй марахгүй янз янз эсвэл та. Гэхдээ бид нар доор хайж энэ дөрөвдөө. Тэгээд би энэ 3-таа ажилласан. Тэгээд Японд ирээд 1 жил болоод ч энэ 2 авчихсан. Одоо л энэ 2-тойгоо л явж байгаа гэж бодож байгаа. Тэгээд одоо чадвал тэгээд дараагийнхаа хүний шунал байдаг болохоор гүйцэтгэл англи хэл рүү гарах хаа. Англи хэл би ч одоо насаараа сурлаа шүү дээ. Англи Японы хэл аль амархан бэ гэвэл Японы хэл амархан. Тий, тэгээд нөгөө нэг Японы хэлний катагана өсгч нь англи шүү дээ. Катагана өгнөд ч. Ёо, өстө толгойд орохгүй. Хэцүү юм бэл. Үнэхээр хэцүү. За ерөнхийдөө заяагийн хувийн амьдрал нэг тиймэрхүү, ажил нь нэг тиймэрхүү байдгийм байж. Асаргааны яг чиглэлээр Монголоос ирж байгаа хүмүүс бас зөндөө байгаа ах тийм ээ. Яг тэр хүмүүст зориулаад яг юу гэж хэлмээр байна? Яг энэ амьдралыг туулаад явж байгаа хүний зүгээс зөвлөгөө байна уу? Тийм, ер нь Монголоос ингээд нөгөө гэр бүлийнхаа хүнтэйгээ хамт амьдрахсан юм аа. Эсвэл ингээд Японд ер нь гадаад гарч амьдрмаар байна. Мөнгө цуглуулмаар хамгийн түрүү мөнгө шаарддаг байхгүй. Тэгээ тийм хүмүүс аюу их хэдийн. Тэгээд тийм хүмүүст хандаж хэлэхэд асаргааны ажил гэдэг бол амар ер нь амархан ажил өрөөсөө биш байхгүй. Үнэхээр тэр бааш шээстэй зурлах хэрэгтэй бол зурлална. Угаасаа ёстой ч гэж тэр чинь өдөр тутамд өдрийн хэдэн удаа зурлална. Угаасаа ажил нь тийм угаасаа ажил нь тэр байхгүй. Тэгээ өгсөн хүнтэй харьцах уу харьцсан тэр өгсөн хүний нүрийг нь будах ч асуудал байна. Нөгөө Японы соёл гэж байдаг байхгүй. Тэгээ Японы соёлд чинь өөрөө бас нөгөө нэг янз бүрийн үйлчлэгээ байдаг. Тийм учраас одоо тухайн хүний өөрийнх нь өгөхтэй өмсмөр байгаа ийм кибо хийсэн хувцс ч гэдэг юм уу аргийнх нь эсвэл аль хувцсыг өмсүүлмээр байгаа юм тий. Тэр мэрийг нь өмсүүлдэг ч гэдэг юм уу тэр хүний нүрийг хөшгөөс нь буддаг ч юм уу аргийнх нь харахад амар эвгүй царайтай биш
Гэхдээ надад айгуу таалагддаг байхгүй юу. Тим юм хийн зөө. Тим юм хийн, бааш хийстэй үнэхээр хутгалдана. Тэгээд өдөрт ингээд нөгөө мартар санд хүн чинь нэг асуултаа хэд дахин асууна. Тэгээд миний харцаанаас болж тэр хүний ингээд нөгөө нэг юмыг одоо эсэргүүцэхгүй байх гэдэг чинь бас шалтгаалдаг байхгүй юу. Тэгээд тим юм байна. Дээрээс нь би амар их ядарна. Нэгдүгээрт нуруу үтнэ. Тэгээд ингээд байн хүүгээд хар хүн би амар ядардаг. Ачаал ер нь баг биш, ерөөсөө биш. Тэгээд тасаргааны нөгөө нэг байгууллагч өөрөө янз бүрийн төрлийн байгууллага байгаа шүү дээ. Тэрүүгээ бас сонгож өөрийгөө яг аль хэдийн зохицохоор байна гэдгээ бодох хэрэгтэй. Одоо тэр нөгөө нэг нийгмийн халамжийн байгууллага нь арай жоохон хүндэтэр. Тийм угаасаа л асаргааны түвшин 3-аас дээш хүмүүсийг авчирч асардаг гэсэн үг байхгүй. 1 2 3 хамгийн хүндтэй орсон гэсэн. 3-аас дээшээ 5 хүртэл айгүй хүн. 3-аас 4 5 нь хүндтэй байх юм ба шүү дээ. Одоо жишээлбэл Care House гэж байдаг байхгүй. Care House ч юм болохоор юу ядгийг зөвхөн нэнчээтэй хүмүүст одоо зүнхрэлтэй хүмүүст одоо үйлчлдэг байгаад гэсэн үг байхгүй. Тэр нь арай жоохон хүнийхэн тоон цөөн гэхдээ ажилчдын цөөн. Дээрээс нь нэмээд хийх юм нь одоо гэрээ ажил шиг ерөөс аяг тавгуугаа нь хоолыг бэлдэнэ. Тэр том олноороо ингээд хүн байдаг амьдардаг газар бол тийш амар аяг тавх угаагаад ахгүй шууд юм галтгоо байдаг тэндээс нь хоол нэрдэг тэрүүгийн тараагаад өчтдөг ч юм уу. Тийм учраас өөрийнхөө яг ингээд байгууллагын төрлийг нь судалж агаад би яг аль байгууллагад нь тохирж ийн гэдгээ бас бодох хэрэгтэй. Би жишээлбэл аяг тавг мааг тийм гэр цэвэрлэх айгу дургу болохоор надаа одоо яг ажиллаж байгаа миний байгууллага үнэхээр яг надад зөрчиж байгаа. Танай байгууллага чинь одоо яг нэг тэр төвшингийнхээ хувьд хэддүгээр төвшин юм бэ? Эмнэлгийн дараах гэдэг чинь ерөнхийдөө яг нэг 2-оос 4 хүртэл байна. Зөв. Тийм. Яг одоо нэрээ цөөн тооны хүнд хүмүүс байгаа. Тийм. Тэгээд өөрсдийнхөө төвшинг сайн яагаад асаргааны байгууллагынхаа эхлээд төрлийг нь сайн судалж үз. Тэгээд дээрэс нь яг асаргааны ажил гэж юу гэдгийг амар сайн ойлгох хэрэгтэй. Зөвхөн биеийн хүчний ажил бас биш. Одоо нэг юм байна л да. Монголд одоо нэг тэр зуучилж байгаа хүмүүс шүү дээ. Тэр зуучилж байгаа хүмүүс яг энд байгаа нөхцөл байдлыг яг тэр чигээр нь хэлж чадчихна. Нарийн юм ерөөсөө мэдэхгүй байхгүй. Тэр чинь зүнхрэл гэдгийг бод мэдээд байдаг. Тэгтээ зүнхрэлтэй хүн ямар шинж тэмдэг илэрдэг. Зүгээр учир зүггүй ингээд хоол хийх гэсэн ингээд зүгээр ингээд өрөөндөө алхаад идэг тэр мэрийг бол мэдэхгүй байхгүй. Тэгээд юм мартас сандаг надаас залхтал юм асуудаг олон дахин ингээд колоор би баачлаа памперс солиод үг гэд гараагүй байсан ч тэр памперсыг бид нар солих хэрэгтэй байхгүй. Тэгээд би ингээд би одоо завгүй байна дараа нь хийнэ гэдэг юм ерөөсөй байхгүй. Тэр хүнд ерөөсөй тэр хүслийг нь тэр доор нь хариулахгүй бол хүн улам ийм 50 биш болоод ерөөсөй гарна гэл. Тэгээ бүр асрамжийн газраас нөгөө төөрөд гараад алгуулцдаг хүн ч бай. Гэхдээ харах чинь ингээд өөртөө чадамжийг мэдхээ болцсон. Өөрийгөө яг нөгөө хянах чадвараа би аюултай юм хийж гин аюултай юм хийхгүй гэдэг мэдрэмжээ алдсан учраас яг нарийн ямиг бол угаасаа тийм зуршлагч байгууллагад хэлж чаддгүй. Тэгээд яг сүүлийн үед нөгөө нэг угаасаа асаргааны зуршлага айгүй их болсон болохоор компаниуд хоорондоо нөгөө өрсөлдөх чадвар нэмэгдээд өөрсдөө юм жицэн мушаа кэншүү цуудаг ч юм уу тий асаргааны төвлөрийн тийм сургалтанд цуугаад тэр мэдлгүүдэд жоохон бусдад тараадаг болсон байлээ. Тэрнээс амар өгөөжтэй тийм юм болсон байлээ. Тийм. Тэгээд цалин чинь амар бага. Угсаал тэр цалин үнэхээр бага гэдэг. Тэгээд асаргааны ажил гэдэг бол хилний төвшингээс болж нөгөө нэг одоо шүний ээлжинд орохоогүй юу, цаашаа дэвшгүй юу гэдэг чинь шалтгаалдаг байхгүй. Яг тэгээд нөгөө нэг хүмүүс чинь айгүй хилээдэг шүү дээ. Нөгөө асаргааны ажлын цалин бага тэгээд дээрээс нь тийм хүнд ажиллаар ирж тэгснээс ирээгүй байсан дээр гээл тэгээд яг өөрийн чинь яг өөрийн чинь болохоор яг тийм хүмүүсийг ирээсэй гэж боддгоо битгий ирээсэй гэж боддог. Би мөнгө одож байгаа хүмүүсийг битгий ирээсэй гэж боддог. Асаргаагаар мөнгө хураахгүй. Тэгснээс тэрнийхээ оронд солонгос яваарай гэж хэлмээр байна. Нэрээ яг ирээд чиний хилний төвшин муу бол шүний ээлжинд орж чадахгүй, шүний ээлжинд орохгүй байх гэдэг чинь юу байхгүй юу? Цалин чинь багаснаа л гэсэн үг тэр хэмжээгээр. Ер нь шүний ээлжинд чи одоо нэг хоноход тэдний үрэг мөрөг байдаг байхгүй. Тэгжээж л хүмүүс арай жоохон өндөр цалин хэлээд байгаа болохоос биш. Өндөр шүний ээлжинд ороод ч хямдхан. Ерөнхийдөө нэг тогтыг нөө хахад нэг шүний ээлж сард 5 6 игээд 17 хавцаа авдаг гэсэн гэдэг чи айгүй бага байхгүй. Тэгээд тэндээсээ тог ус мусаад хүлэн гэдэг чи бас амьдралд амар их янз бүрийн татвар мотор байгаа шүү дээ. Бид нар шаар назар хямдхан байранд байгаа учраас амьдраад байгаа байхгүй. Тэгэхээр үнэхээр ингээ амьдралдаа овоож цоцлоо мөнгө цуглал мөнгө угаасаа үгүй. Тэгэхдээ Монголд ажиллаж байгаас арай жоохон дээр. Тэгээд сайн бодож үз. Сайхан юм байгаа ч гэсэндээ энд хэцүү зүйл байгаа. Яг эхний 3 жилийг давхад бол асаргааны ажил үнэхээр хэцүү.
Тэгээ сэтгэл зүйн асуудал яг нэг асаргаа хийж байгаа хүний өөрийн сэтгэл зүй гэдэг чинь амар дээш доош ингэ салгаатай болчдөг байхгүй. Тэгэхээр тэрүүгээ одоо даван туулж гарахын тулд хүн угаасаа ингээд янз бүрийн хоббигоо ингээд хөөх хэрэгтэй. Хүнд нөгөө хэдэн ширхэг хобби байх хэрэгтэй гэдэг лээ. Яг тэр юм аа ингээд ажил дээрээ ажиллаа хийчихэд ажлаасаа гарч ирээд ажлаа мартах хэрэгтэй. Тэгэж чадах юм бол сэтгэл санаа арай жоохон дээр болно. Тэгээд гэртээ гоё тухтай орчин бүрдүүлээд ч юм уу эсвэл өөрийнхөө дуртай юм хийгээд ч юм сонирхолтой юм хийгээд өөрийгөө айл болох завгүй болгож иж тэгээд ажлынхаа стрессээ мартна. Маш сайн судалж иж ирээрээ л гэж хэлмээр. Тэгээд нөгөө нэг цалин малин чинь бас одоо Токиод ойрхон хол гэд тэрнээсээ бас ялгаатай болчдөг штеп. Хямдраад багасаад татварууд нь ч гэсэн өөрчлөгдөөд за яг бонус амар өндөр хэлжсэн чи цалин үндсэн цалин багах ч гэдэм. Эсвэл үндсэн цалин амар өндөр хилээд хөөх энэ ямар өндөр цалинтай ажил вэ гэж бодож идэл бонус байхгүй ч юм уу тиймэрхүү байдаг байхгүй. Тэгээд дээрэс нь энэ бонус нь аятах юм байна, цалин ч аятах юм байна гэж бодож идэл тухайн бүсийнхэн байрны үнэ амар тэмээр татцсан. Ажлаас нь байрны одоо янз бүрийн юу үзүүлдэггүй ч юм уу тиймэрхүү байдаг байхгүй. Тэгэхээр гэрээгээ сайн суудал асаргаа хийж байгаа одоо нөгөө миний ирж байгаа үеэс илүү мэдээлэл цуглуулах боломж нь амар нэмэгдсэн байхгүй. Асаргаа хийж байгаа хүн Монгол хүн Японд айгүй их болсон. Тэгэхээр тийм хүмүүсээс нь одоо асаргаагийн гүрүү фильтр байгаа болохоор тэндээсээ яг бичээд ингээд асуудаг ч юм уу. Тэгж сайн судалж ижил ирэх хэрэгтэй. Зүгээр өнгөцгөн би үнэхээр ингээд хийж чаднаа гэж бодоод ирчихдэг байхгүй. Үнэхээр бааш хийстэй зуурладгүй гэж асуудаг. Тэгээд зуурлнаа гэхээр би чаднаа гэж ирчээд тэгээд өстө хогийн ажил муухай энэ эрэхтэй ажил мажил гэдэг байхгүй. Тэгэхээр тэгж хэлэхгүй тулд ер нь өөрөө хүн өөрөө тэр шийдэх ёстой шийдвэр байхгүй. Хин нэгэн хажуунаас нь янз бүрийн хэмээлжсэн ч гэсэн сайхан муухай бүх зүйлийг хүн хэлэн тэгэхээр яг тэндээс авахын аваад хайхын хайж иж тэгээд өөрийнхөө шийдвэрийг гаргаж иж ирэх хэрэгтэй. Угаасаа тэр асаргааны ажил гэдэг ажлынхаа утгыг сайн ойлгох шин штэ. Тэгээд ирээд яг юу хийх вэ гэдэг тэр хүмүүсээс сайн асууж иж ирэхгүй болохгүй нь штэ. Дээрээс нь тэр одоо нэг тэр настай хүмүүс чинь удаан хугацаанд хэвтрийн байдалтай стрессдсэн байгаа тийм. Тэгэнгүүтээ өөрийг чинь одоо ямар ч байдлаар хил амаар доромжилж болох нь штэ тий. Хил амаар доромжлно. Тэр чинь өөртөө амар өндөр настай хүн чинь амар зовлон үзсэн. Ер нь ингээ гэрээсээ хол ахаар хүн ямар байдаг л яг л тийм байдаг штэ. Тэгээд янз бүрийн нөгөө нэг хийм хардаг хүнжил байна. Янз бүрийн ааш аягтай нөгөө бүр ингээ анхнаас амьдарч ирээд ямар зуршилтай болсон зуршлын хүртэл өөр яг асаргааны ажил хийхдээ яг тэр хүний хүн гэдэг утгаар нь харж хийн. Дээрээс нь одоо тэр хүний хувь хүний амьдралыг ерөөсө хүндэтгэн хүн болгон өөр шүү гэдгийг ойлгож иж тэр асаргааг хинтэхгүйгээр энэ хүн ийм хоол хийж байгаа юм чи бүдэнд нь адилхан хоол өгнө гэсэн юм байхгүй. Тэн дотор ч хахдаг хүн байна, хахтгүй хүн байна. Дээрээс нь хоолыг нь хордог хүн байна, хордгүй хүнж байна. Тэгээ Япон хэлээ сайн сурахгүй бол янз бүрийн тэр нөгөө нэг анхааруулах юм дээр ойлгохгүй болоод ирэнгүүт хоол идүүлж болохгүй шүү 3 хоног хоолны хориотой гэж аванд хоол хөнгөч юм байгаад болдог байхгүй. Тэгэхээр янз бүрийн эрсдэл бас байгаа гэдгийг үнэхээр тооцоолж иж ирэх хэрэгтэй. Эний заяагийн үед тэгээд одоо яг ингээд яг өөрийн хувьд мөнгөний төлөө бол биш юм байна шүү дээ. Ирсэн анхны зорилго чинь бол би өөрөө бол. Тэгээд яг одоо ингээд ажиллаад амьдраад явж байхад яг тодорхой хэмжээний бас мөнгө төгрөг хураад чадж гин үү, Монгол руу явуулж чадж гин үү тийм ээ. Би одоо хитэн төгрөг хурааж гэж хэлж мэдгүй. Ямарсан сая төгрөг бол илүү гарч байгаа заяа. Зүгээр тэр би хэлээ заяа. Би ерөөсөө тэрийг ингээд шууд Монгол руу явуулдаг байхгүй. Одоо тэр янз бүрийн ээж аваа байрны лизэн ч юм уу, дүүгийнхаа байрны лизэн ч юм уу, тийм өгчдөг байхгүй. Тэгэхээр нөгөө буцаагаад тэрийг авъя хэрэглэе гэсэн юм байхгүй шүү дээ. Тэгэхээр нам өгчдөг. Тэгээ илүү гарсныг нь листа нэрээ зүгээр би ч нөгөө цацдаг талын хүн байхгүй. Ерөөсөө мөнгөний тооцоо байхгүй. Тооны явахад айгу мөө. Тэр нь айгу нөлөөлтгий. Тэгээд яг Монголд байгаа тэр юунаасаа бол арай жоохон дээрдэн би нэг iPhone утас авахын тулд ч юм уу Монголд байсан бол би зээлэр авч байгаа шүү дээ. Тэгэхээр энд байх юм бол яг хөө зээлэр авахгүй байх боломж байгаа. Тэгээд хүн хүнээсээ шалтгаална. Манай хэд чинь бас мөнгө хураах чинь гэдэг өөрийнхөө хоолноос хасчдаг байхгүй. Яг энд байгаа кафе өөрийнхөө амьдралын кафеас хасчдаг байхгүй. Тэгэхээр хүн амьдарч байгаа юм чинь энэ цаг хугацаагаа бас амар үнэтэйгээр өнгөрөөх ёстой байхгүй. Өөртөө юм тухтагаа бид нар Монголд авахгүй тэр цаг хугацаа чинь амар ингээд бүх юм орлуулж бошгүй юм үнцэнтэй юм би Японд жилд 3 жил амьдрахаар ингээд сольжод байгаа байхгүй. Тийм учраас Японд байгаа 3 жилийн амьдралаа бид нар бас ингээд үр бүтээлтэйгээр өөртөө кайфтайгаар өнгөрөөх ёстой гэж ер нь бодож байгаа. Тэгээд байнга л мөнгө бодоод авах юм бол хүн амьдралаа амар утгагүй байхгүй. Тэгээд айгүй ажлынхаа стрессийг айгүй сайхан юм янз бүрийн байдлаар гаргадаг байх хэрэгтэй.
шүү дээ. Хүнд ярих хэрэгтэй, найздаа ярих хэрэгтэй, найз ч ойлгохгүй бол хамт ажиллаж байгаа яг хүнд ярих хэрэгтэй. Тэр юм яа шүү дээ. Тэгээд ярьсан ч болно шүү дээ. Яг үнэхээр нэг юм хэмжээ байгаа шүү дээ. Хэмжээнээс давахгүй хэн шиг ярьчихвал зүгээр шүү дээ. Манай нөгөө найзууд чинь асаргаа идэг болохоор тэгээ нөгөө хамт ирж исэн хүүхдүүдтэй айгуу сайн найз болохоор яг нөгөө би нэг ойлгодог. Асаргаа огт мэдгүй хүнд ярих юм бол ойлгохгүй заяа. Тийм бах тий. Мэдрэл мутамаа шин гэж бодсон цаа. Тэгээд тэр хүнд ярилцаад эсвэл гадна гоё аяллаар ингээд ийш тийш явдаг ч юм уу. Гоё өөрийнхөө дуртай юмыг хийвэл айгуу гоё тайван болчтой. Тэгээд юм тийм лээ да. Тэг. За эргэж байгаа хүмүүс ерөөхдөө нэг тиймэрхүү байна шүү дээ. Ер нь тийм амархан ажил биш шүү тий. Ерөөс амархан биш ээ. Хүмүүсийн хэлээд байгаа үнэн амар хэцүү асаргааны ажиллаар бити ирээрээ гэдэг чинь. Дээрээс нь цалин багтай. Тий, цалин багтай. Тэгээд мөнгө хураах боломж нь амар муу. Тэгэхээр би та нарыг асаргааны ажиллаар бити ирээрээ гэж бол хэлэхгүй, заавал ирээрээ гэж бол хэлэхгүй. Нөгөө жишээсээ тогтыг нууч айгу муу би зэнтэр гэж бол би бас хэлэхгүй. Яг гэх юм бол миний амьдралд амар том өөрчлөлтийг оруулсан. Би Японд ингээ ирэх боломж амар том боломжийг надад олгосон учраас би амар эргээр байдаг. Тийм учраас би ингээд хүмүүст энэ буруу, энэ зөв гэж хэлэхгүй. Хүн болгоны нөхцөл байдал өөр байгаа. Тийм учраас өөрийнхөө нөхцөл байдал тааруулаад би яг оюутнаар явах нь зөв, чадварын одоо ур чадрын дадлагч ч юм уу тийм маар явах нь зөв гэдгийг өөрөө сайн үнэлж бодож ш. Тэгээд хүний бас нэг юм явах хэвээр ус байгаа ч юм шиг тийг санагдаж шүү. Би ягаад ч юм Японд ирсэн тэгээд миний явах хэвээр ус Японд. Жишээсээ одоо асаргааны жишээсээ гэж байх болсон байхгүй юу? Аа. Тэр виз ер нь байхгүй болоод тогтоог гинэ гэж байдаг болсон. Тэрнийхээ оронд Монголоос ирэхээс өмнө асаргааны шалгалт, асаргааны одоо хэлний болоод Японы хэлний тийм ур чадрын шалгалт гэж юм өгчиж Японд ирдэг болсон. Тэгээд болох боломж нь асаргаагаар Японд ирчлээ. Дор хаяж 1 жил ажиллаж иж ажлаа солих боломжтой. Үнэхээр хэцүү байвал та ажлаа сольж болноо. Өөр төрөл рүү орж олно. Тэр хоорондоо одоо хоолоор ч юм уу, зочид дуудлаар ч юм уу шалгалт өгдөг байхгүй. Тэгээ шалгалтаа өгсөн бол тухайн тэнцсэн еврогоо орж болно. Яг солих боломж нь юун дээр байдаг. Тэр тогтыг гиногийн хугацаанд байдаг. Тэгээд үндсэн ажилтан болчих юм бол одоо жишээл үндсэн ажилтан болох боломж нь нөгөө асаргааны улсын шалгалтыг өгчиж болдог байхгүй. Манай Монголоор нэг сертификат ч юм уу, мэргэжсэн одоо диплом ч юм уу тийм болчдөг байхгүй. Тэгэхээр асаргаа хийж авах хугацаанд би Японд байж болно. Одоо яг гэвэл асаргааны нөгөө ажилтан авах одоо эрэлт нь нэмэгдсэн байгаа учраас тэгээд асаргаанаас өөр салбар руу орох юм бол болохгүй. Асаргаа хийж байгаа хугацаанд гэхдээ Японоос гараад 1 жилийн дотор хэрвээ гарвал 1 жилийн дотор буцаж орж ичээж миний виз хэмнэл байна гэсэн. Гэхдээ нэг 3 жил 5 жил янз янзаар одоогоор би бол зүгээр 3 жилийн хугацаагаар виз сонгосон байгаа. Дараа нь 5 жил болоод ч юм уу тэрний дараа нэг ээж ордог ч юм уу тэгээд яа тэнглээ. Амар бол биш. Гэхдээ Японоос олж авах юм амар хүн өөрөө асаргааг хийснээрээ би ойр дотны хүмүүсээ асрах боломжтой болчих чинь тэр хүмүүсээс одоо өнгөрсөн хугацааныхан амьдралын туршлага эсвэл тэр чин дандаа дайны үеэс үлдсэн хүмүүс байдаг хгүй. Ер нь ихэвчлэн нэлээ олон тийм хүмүүс байдаг. Тэгээ тэр хүмүүс дайны үед ямар байсан, та нар ямар хоол идчихсэн, хаана амьдарчсэн ингээ асуух чинь аим сонирхолтой байхгүй. Тэгээ тэр хүмүүсийн дээр үе амьдралыг эхнэр нөхрүүд ямар байсан ч гэдэг юм уу. Тийм амьдралыг асуух аим сонирхолтой. Тэгээд тэр хүмүүстэй ойлгосч ийн гэж бодохоор гоё ахгүй юу. Тэгээд гоё юм амар их. Тэгээд одоо өнөөдөр ингээ халуураад би юм байдлын бүрээсээ дордцсон маргааш үл орон дээрээ суугаад сууцаа хоолоо идчих амар гоё шүү дээ. Ер нь суулагч асрагч эмнэлгийн ажилтангийн одоо цалингаас үнэтэй юм тэр мэдрэмж байдаг. Өөрөө ч хувьд бол ерөнхийдөө ажилдаа дуртай юм байна шүү дээ тий. Ажилдаа дуртай. Би суулагч мэргэжилтэйч дуртай, асаргааны ажилч дуртай. Яг гэх юм бол асаргааг хүмүүс амар муухай ажил энтергээд голдог, ичдэг хүмүүс нэг ингэ шоглдог байхгүй. Тийм ажил биш ээ. Үнэхээр та ингэж ажилласаа ичж байгаа, эсвэл шоглож байгаа тэр байх юм бол таны оюун санаа бас тэр төвшөнд хөгжөөгөө л. Хүний зүгээр муухай гэх юм бол асаргаа гэдэг амьдрал юу ажил бол хүний амьдралаас ашиг холбоотой. Дандаа нэг өвчин зовлонтой хүний тийм үйдэн тусалж байгаа учраас тэрийг шоглож ийн гэдэг хүн бол хүний амьдралын өвчин зовлон гэдэг юмыг ойлгоогүй. Тийм хүн байгаа гэсэн үг байхгүй. Дуртай гоё дуртай юм байхэр чинь хүнд чинь нөгөө нэг янз бүрийн жижиг сажиг юм чи ерөөс тоогдох болчдөг байхгүй. Яг би ингээд юуныхаа асаргааныхаа ажлын үүдээр ороод миний байх хэрэгтэй газар энэ л хаа байна гэж бодод. Тэгээ нөгөө хүмүүстэйгээ ингээд харьцаа сурцсан байдаг байхгүй. Энэ хүнийг хэвээр тех хэвээр энэ хүнийг ингэх хэвээр гэх удаан хугацаанд байшгаа. Тэгээ зөнөрлөлтөө хүмүүс энийг аваач тал гэдэг зэ. Энийг амар амархан мартчихдаг. Тэнгууд ерөөсө хармаар байна гэж байгаа хүнийг ширээгээ 5 тойрлол аваач суухад. 5 тойрлол аваач суухад
яг нөгөө харах гэсэн мэдрэмжээ мартчихдаг байхгүй. Тэгээ өөр жоохон сэдв ярьж байгаа. Тэр оронд нь. Тэгэхээр л ерөөсө бүх юм мартчихна. Тэгэл хий юм харж мараад байгаа хүнийг жоохон тэр байрнаас нь ингээд өөр газар руу шилжүүлж мэжүүлчих юм бол яг нөгөө харагдчихсан нэг ийм цэцгийг чөтгөр гэж хараад байсан бол хүн гэж хараадсан бол тэр чинь цэцэг байхгүй болчихгоо тархаа болчихдог байхгүй. Би тэгээд сая бас өөрөө чинь тэр нэг цалингийн талаар бас сонсоод бас ер нь цалин их бага байдгийн биш үү гэж бодлоо л доо. Тэгэхээр яг надад одоо би ч өөрөө бас Японд ингээд амьдардаг. Бас яг ингээд энгийн ажилтан хэлбэрээр ажиллаад амьдарч байгаа надад тэгэж цалин бага санагдаж байна гэдэг чинь яг Монголоос ирж байгаа хүмүүсийг бас яг үнэхээр тэр нэг виз гаралт амархан ч гэдэг юм уу тэр байдлыг бодоод асаргааны тэр ажлын визээр ирээд нэг ажиллаад хэрэггүй юм шиг л тийм сэтэл төрж ийн л доо. Сонирхол нь төрөхгүй бол зүгээр өөрийгөө хүчлээд яах. Ирээд үнэхээр асаргаа хийж үзээд болохгүй нь гэж бодож ивэл цаашдаа ирээд өгөө хүн ч өөрийгөө мэддэг штеп. Миний нөхцөл байдал ямар билээ гэдгийг ойлгоод дүгнээд тэгээд би асаргааг ингээд цаашдаа үргэлжлүүлэхгүй байх уу гэд тэрүүгээ шийдэж ижил. Үнэхээр би ингээд хүсэхгүй байгаа бол тэр юм хийх хэрэггүй. Хүний сэтгэл зүй гэдэг чинь өөрөө амар чухал байхгүй юу? Өөрийнхөө сэтгэл зүйг одоо залуу байгаа сэтгэл зүйгээ ч гэсэн бас амар хайрлаж авах хэрэгтэй. Тэгэхээр өөрийгөө хүчлэлгүй бас нэг амар хэцүү юмдаа хүн орчхоор ингээд шоронд орсон юм шиг байдаг шүү дээ. Амьдралын ямар ч идэхгүй, сонирхолгүй, ер нь тэгээд ажил руугаа явах сэтгэлч төрөхгүй тийм байдаг болохоор сайн бодох хэрэгтэй. Тийм шүү дээ. Удаан үргэлжлэн тэр ажлаа үргэлжлүүлж чадахгүй тий. Тэгээд гадаадд байгаа. Яг заяа шиг тэр ажилдаа дуртай асрагч зөвлөхийн ажиллаар тий. Гэтэ манай монголчууд бас нэг бодлын асраанд бас зориулагдсан айгүй гоё асраандаа дуртай тийм сонирхолтой. Хүн асрааныхаа гоё талыг мэдчих юм бол хийсэн ажилдаа хүн анхнаас дуртай байна гэж байхгүй. Хийж явах явцдаа тэрнээс ингээд кафед энэ ажил чинь энэ гоё юм биш гэдэг юмыг мэдчихэж ажилдаа дурладаг байхгүй. Тэгээд ажилдаа дурлцсан ажилдаа амар сайн монгол хүмүүс зөндөө байгаа. Тэгээд цаашаа бүр ингээд 3 жил болчоод би ингээд тогтег нөрөө орно. Тэгээд цаашаа улсын шалгалтанд одоо бэлтэн гэж байгаа хүмүүс зөндөө байгаа. Тэгээд би ерөөсөө мэдгүй байсан чи тэр нөгөө групп нээж мэдж байгаа байхгүй. Асаргааны яг нөгөө нэг ийм улсын шалгалтын төгсөн айгүй болон монгол хүн байт юм бэл. Тэр мэдгүй л байсан болохоос ш тийм мундаг хүмүүс айгүй байдаг. Тэр удаан хугацаанд одоо 3-аас дээш ажилласан хүмүүс ерөөхдөө асаргааны талаар амар их мэдлэгтэй болсон. Ер нь хүн ойлгох тал дээр амар их мэдлэгтэй болсон байна. Тэгээд Японч нь хүний бие сэтгэл зүй хоёрыг хоёуланг зөвхөн авч явдаг байхгүй. Тэгэхээр асаргаа хийж байгаа найзаагаа асаргаа хийж байгаа хүмүүсийг жоохон хүндлээрээ гоё хүмүүс шүү гэж хэлмээр. Тийм. Тэгээд дээрэс нь одоо яг нэг Монголоос тэр асаргааны чиглэлээр ирэх сонирхолтой байгаатай судалж байгаа хүмүүс маань бас заяагийн Facebook групп лөө тийм асаргаа гэдэг групп байгаа. Асаргаа гэдэг тэр групп лөө н ороод бас сонирхоод жаргал зовлон хуваалцаад тэгж болно. Тийм. Асуух юм асуугаад үзээрэй. Яг энэ бичлэгийн доотлолт нь заяагийн тэр группийн линкийг тавьчих. Тэгээд тийшээ бас орж үзээрэй гэж хэлмээр байна. Би болохоор группээ яагаад нээсэн гэхээр би ерөөс тийм мундаг зундаг хүмүүсээс тасарсан хүн ерөөс биш. Би зүгээр дунд нь ингээд явж байгаа болохоор асаргаа хийхээр хүний сэтгэл зүй амар ингээд өөрчлөгддөг юм. Өдөр болгоо өөр байдаг юм тий. Хүнтэй харьцаад хүнээс муухай мэдрэмж авчих юм бол амар муухай тэр мэдрэмж өдөржингөө явна. Эсвэл хүнээс гоё ингээд магтуулсан мэдрэмж чи бас хөөргөө явчихдаг байхгүй. Тэгэхээр бид нар ингээд асаргаа хийж байгаа хүмүүс сэтгэл зүгөө хуваалцах хэрэгтэй байна гэдэг байдлаар ер нь асаргаа хийж байгаа хүмүүсээ сэтгэл зүг хуваалцъя та гэсэн байдлаар тийм групп нээсэн тэгжэл явандаа янз янзын нөгөө асуудал гарч ирсэн. Гэхдээ одоо асаргааны одоо гэрээт ажилтнаар ирсэн юу гэдэг ч үлээ те нөгөө оюутнаар ирээд одоо асаргаагаар сураад тэгээд цаашдаа байгууллагата 5 жил ажиллана гэсэн гэрээгээр ирж юмшсан. Янз бүрийн асуудалтай тэгээд хүмүүс ирдэг юм билээ. Тэгээд манай групп дээр одоо сүүлийн үед ажлын зар амар их орж ирдэг болсон. Тэгэхээр би өөрөө зуучилдаггүй. Тэр хүмүүс амар олон төрлийн тийм зуучлагч байгууллагууд байгаа. Тэр сайн мууг нь би бол мэдэхгүй. Тэгэхээр өөртөө сайхан тэн дээр харж байгаа л чинь нөгөө цалин малинтайгаа айгуу дэлгэрэнгүй орчдөг байхгүй. Тэгэхээр тэр юмнуудыг харж байгаа бас жаахан зартай холигдоод бахаар ингээд бүх юм дортор ингээд самрагдаад байдаг байхгүй. Тэгэхээр асаргааны яг ийм тустай баг ийм орчин болсон гэсэн үг. Би асаргаанаас өөр юм ер нь авахгүй байхыг зорддог байхгүй. Өөр заамаар. Тийм групп бол байгаа. Тэгээд тэн дотор дандаа нөгөө асаргаа хийж байгаа яг бодит байдал дээр нь ажиллаж байгаа янз бүрийн сэтгэл зүйтэй асаргааны талаар айгуу тийм онцгүй угаасаа онцгүй хүмүүс юу таагүйгээр одоо юу гэдэг лээ хэцүү санагдаж байгаа хүмүүс зөндөө байгаа. Тэр хүмүүсийг үүсгэх боломж авахгүй тэр хүмүүс одоо тэр хүмүүсийг буруутгах боломж байхгүй. Тэр сонирхол нь биш бол яах ч арга байхгүй ш. Тэгэхээр тийм хүмүүсээс сайхан судлаад
тэгж жагаад өөрийнхөө шийдвэрийг гаргах хэрэгтэй. Би бол сайхан зүйлийг ярьж иж болно. Тэрний ард чинь бас хэцүү зүйлийг ярих хүмүүс зөндөө байхгүй. Би тэгээд нөгөө нэг 3 жил амар хэцүү юмад авсан байгаа болохоор одоо яг тэр үедээ юу хэцүү байснаа марчаад байгаа байхгүй. Тийм учраас яг цаг тухайд нь тэр хэцүү байгаа хүмүүсийн яриаг нь сонсвол бас бодол санаа өөрчлөгдөнө. Тэгээд нөгөө асаргааны группийн тийм чат байгаа байхгүй. Чатан дээр бол жигдэн хүмүүс нөгөө жигдэн өнөөдөр байгаа асуудлаа ярьдаг байхгүй. Тэгэхээр тэгж ярьж мэдээлэл авч олно. Тэгээд ерөнхийдөө Монголд байгаа хүмүүс маань ч гэсэн хүн асардаг хүн гэж ер нь ямар байдгийг жоохон мэдчих хэрэгтэй байх. Ер нь бидний эргэн тойронд өвчтөе хүн байхгүй гэж байхгүй шүү дээ. Цаашдаа ер нь бүрч олон байх бах. Тэгээд хөгшин хүнийг асарна гэдэг бол амар их тийм хүний сэтгэлийн одоо төвчээр тэмцэл янз бүрийн биеийн чадал мадал одоо шаардах тохиолдол байдаг. Тэгэхээр асаргааны талаар жоохон мэдлэгтэй болох хэрэгтэй юм болов гэж бодож байна. Монгол ялангуяа нэг бид нар асаргааны чиглэлээр ажиллаж байгаа хүмүүс байх юм бол илүү төхөн байх нь шүү дээ. Ирээд ажилласан ч гэсэн өөрийнх нь яг Монголд ажиллаж байсан. Тийм учраас туслах сувлагч нар аягүй хэрж байгаа. Байж магадгүй. Ер нь туслах сувлагчаар аягүй хүмүүс сурдаг болсон байлээ. Жохон тэр талмаар сурдаг болсон. Тэгээ одоо ч нөгөө сувлагчийг сүүлд би нэг мэдээ үзэж байгаа сувлагчийн сургалж одоо үнэгүй болсон шүү дээ. Тийм үү. Ер нь жохон хямдарч мамдарсан чинь тиймэрхүү юм болсон заяа. Тэгсэн чинь ягаад сувлагч гэж орж байгаа гэсэн чинь гадаад явах гэж астраа их гэж тийм байдаг болсон билээ. Тэгээд Герман руу ч гэсэн одоо сувлагч мөвлөгч энэ төр айгүй их авч байгаа шүү дээ. Сургаж авч байгаа. Тэгэхээр зөв. Тэгвэл яг бас нөгөө Монголын яг тэр сургуулиар сургуулийн төгсөөд ирэх юм бол илүү төхөмөл байх юм шүү дээ. Жохон ойлгоцтой болоод ирвэл илүү төхөм. Тэгээд ажлыг бол хүн угаасаа ойлгодог байхгүй. Ирээд заалгаад ячаар гараараа хийх юмыг ойлгоно. Сэтгэл зүйтэй холбоотой юмыг хүн ойлгодог байхгүй. Ерөөсөө тэрийг хийж үзчихэж л ойлгоно. Би ч гэсэн одоо хүн ингээд уйлаад хахад яг юу ч хэлэхээ мэдэхгүй үе надад амар их байсан байхгүй. Тэгээд тэрийг бусад ажилчдаа харж иж тэр хүмүүс яг япон хэлээр юу тэр чинь биднэрт амар асуудалтай байхгүй. Тэрийг ойлгохгүй дээрээс нь биднээс яг ямар япон хэл гарахаа мэдэхгүй тэр үед таарсан япон хэл гэж мэдэхгүй амар их асуудал тулгардаг байхгүй. Яг тэр өөрийнхөө илэрхийлмээр байгаа сэтгэлээ япон хэлээр хэлж чадахгүй шүү дээ. Яг үг нь гарч ирэхгүй эсвэл би ингээд мэдээд идэг. Тэгээд анх ирж байхад япон хүмүүс яг намайг ийм балчраа өгч юу ч мэдхгүй өгч юм тэгж хүлээж авдаг болохоор ер нь давах юм амар их байна. Та тэгээд тэр болгоныг давж ижил айгуу гоё ажилдаа зөвшөөрнө. Тэгээд дур сонирхолчод эндээс хойшлуулсан. Тэгээд япон хүмүүстэй бас хамт ажиллаад явж байхад бас япон хүмүүс бас яг нэг ардаас ингэж түлхэж өгдөг айгуу тийм сэтгэлийн тийм өгдөг тийм талууднаас айгуу дажгүй байдаг шүү дээ. Ер нь асраа хийж байгаа япон хүмүүс айгуу гоё зөвлөн хүмүүс байдаг. Би ингээд ер нь тэгж боддоо асраа хийж байгаа хүмүүс манай ажлынх нь л амар гоё айлч ажил нь амар гоё хүмүүс идэг амар гоё урам өгдөг тийм хүмүүс идэг зүгээр учир утгагүй нөгөө чиний япон хэл чи ямар мундаг ингээд хүмүүс бол биш байхгүй амар гоё би ингээд чадчих байгаа юм бол миний дараагийн юмыг одоо бодсон байдаг ч юм уу. Гэхдээ хүний хичээл зүтгээс бүх юм шалтгаална. Яг хувийн өөрийн хичээл зүтгэлээс би ингээд зүгээр цаг аргацаагаад ч юм уу эсвэл хүн туслахгүй хүн тусалдаг хүн бол айгүй хол явдаг. Тэг хүн туслахгүй байна гэдэг бол хүн туслахгүй хүмүүс айгүй их болцсон лээ. Одоо нэг хүмүүс нөгөө зэтийнх нь хүнтэй барьцаал тэгээд ах юм бол ер нь зүгээр хүнтэй барьцаал нэг тийм цаг хугацаас аргацаас хүмүүс тэгээд цаашаа бүр тэр мөнгө байтгаал юм бодчихдаггүй болно шүү дээ. За тэгээд заяагийн маань ер нь ажил амьдралтай танилцлаа. Яриад ах юм бол ер нь баг дуусахааргүй зөндөө их юм ярихаар юм байна. Тэгээд өнөөдөр энэ хүрээгээ дуусгахыг гэж бодож байна. Тэгээд өнөөдөр бас манай Бадарчин Гологийн маань 4-р дугаарт бас миний саналыг хүлээн авсанд баярлалаа. Тэгээд цаашдын ажил амьдралнаас өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Ер нь би чи одоо Япон улсад асаргааны ажил хийж байгаа өндөр насны асарж байгаа олон хүмүүсийн зүгээр л нэг төлөөлнө. Тэгээд миний ажил юм иймэрхүү байдаг. Одоо бид нар чинь дандаа амьд хүнтэй харьцдаг шүү дээ. Тэгэхээр амьд хүнтэй харьцаж байгаа ажлаа ингэж тайлбарлаа л хамт амар урт түүх болно. Тэгээд өнөөдөр миний одоо ажил амьдралын түүхийг сонсох гэж ирсэн танд бас маш их баярлалаа. Хүмүүст өгөөтэй болон одоо жоохон хайчмаар тэм зүйл зөндөө ярьсан баг. Амар их нуршсан баг. Тэгэхээр өөрийнхөө авч хаях юмнуудаа тэгэл тохиродлоо. Тэгээд маш их баярлалаа. Таны ч гэсэн одоо цаашдаа юм бичлэг болоод амьдралд нь маш их том амжилтыг хүсье. За баярлалаа. За тэр баяр таа. Баяр таа.